Go глобал нэвтрүүлгийн 4 дахь дугаараар хүрч байгаа мөвчийн мэд хүргэе. Монгол хүний саруул ухаан дэлхийн ертөнцийг удирдан чиглүүлэх гэрэлт ирээдүйг бүтээхийг хүсдэг нэгэн зочин урагдан ирсэн байгаа. Энэ бол Роял Олон Улсын их сургуулийн захирал доктор Чулууны Сэлэн. Урилга хүлээж авсан баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлэгтээ одоо уран оролцуулж байгаад маш их баярлалаа. Тэгээд сэтгэл заягийнхаа бас ток шоуг байнга үздэг үзэгч нь байгаа. Баярлалаа. Одоо манайх чинь яг шинэхэн одоо нэвтрүүлэг байгаа шүү дээ. Сэлэнгийн маань хувьд болохоор ер нь боловсролын салбар сүүлийн 10 гаруй жил ажиллаж байгаа те. Тэгээ ер нь бас нөгөө олон хүмүүсийн нүдэнд бол одоо царай зүс би хаа те мэдлэг боловсрал одоо монголчуудын хэлгээр яг өв тэгштэй юмхтэй харагддаг. Гэхдээ одоо манай Сэлэнгээ өөрийнхөө хувьд л ер нь амьдралдаа юг хамгийн их чухалчилж авч үздэг вэ? Ер нь бол амьдралын үнц нь бол миний хувьд бол гэр бүл байдаг. Юу юунаас илүү гэр бүл гэж бол боддог. Тийм болохоор ч би оюутнуудаа ч хэлдэг, дөрөв хүүхэдтэй ч хэлдэг. Хүн ер нь хоёр сонголтыг маш сайн хийх ёстой. Тэр нь өөрөө нөхөр, дараагийнх нь болохоор боловсрал одоо мэрэгчлээ зөв сонгох ёстой гэж. Тийм болохоор миний нэгт бол одоо гэр бүл минь ордог. Амьдралын үнц чи юу вэ гэж асуух юм бол гэр бүл бол миний үнц гэж хариулна. Хоёрт мэдээж өөрийнхөө дуртай ажлыг хийн гэдэг бол бас энэ амьдралаа хязгаарлалгүй их одоо ад жаргал байдаг. Гэр бүл бол намирт нэгтэл гэж байна шүү дээ. Тэгээд бас төрчийн гэргий гэдгийг бас монголчууд мэдээд бас нэлээдгүй удаан хугацаа өнгөрлөө те. Тэгвэл ер нь бас нэг тийм хүний ингээ артаал ингээ байхаа зарим талаараа одоо өөрийгөө хөгжүүлэхэд ч юм уу ямар нэгэн байлаар шинээр ингээ нээхэд ч гэдэг юм уу те. Ямар нэгэн сорилттой ч юм уу тийм зүйлдээ ер нь хэр тулгардаг уу? За тийм ч их тулгархгүй. Яг бол биений одоо өөрийн мэрэгжил өөрөө бас одоо ажлын байр маань багш одоо боловсролын байгууллагад ажилладаг болохоор надад бас их олон зүйл цензуртай хандах шаардлага гардаг л да. Тэгэхээр улс төрчийн одоо гэргий яваал эхнэрээс ч гэсэн бас яг ойролцоо зүйлийг шаарддаг. Гэхдээ миний амьдрал нэг тийм хэцүү бас байгаад идэггүй улс төрчийн гэргий байлаа гэдээ яг л ялгаагүй нэг золиос ч гэдэг юм уу те. Золиос надад бол байхгүй. Яг л нэг айлын эзэгтэй эхнэр ээж байдгаараа л байдаг. Яг улс төрчийн гэргий гэдгээрээ би хэзээч төрийн албанд бол орж болохгүй юм байлээ хуулиараа. За мөн одоо улсаас зарсан тендер янз бүрийн одоо мөнгөтэй холбоотой зүйлд бол оролцох боломжгүй. Гэхдээ энэ байхгүй байлаа гэдээ би өөрийнхөө хувийн бизнесийг хангалттай аваад явдаг болохоор бас тийм ч зовлонтой бас байдаг. Сонсоход бас гоё санагдчихээн. Ямар ч одоо нэг түүртэхгүй л гэдэг гэсэн үг шүү дээ тий. Дээр нөгөө сториг нь би үзчихсэн аахгүй юу. Тэгсэн чинь юу лээ нилээд олон жил ус төр зүтгэж байгаа. Тэгсэн чинь нэг за 2 дахь гүнөө 3 дахь удаага л орж ийн гэлөө те. Тэгээ ер нь нэг тийш нэг ороод байхгүй юу? Ордон руу? Тийм. Юу ордон руу. Би чи бас нөгөө дөрөв хүүхэдтэй тэгээд өөрөө ажил мэрэгчлээ нөгөө ажил ихтэй болохоор ер нь нэг ороод байдаггүй. Тэгээд айл бол ажилт нь бас хошуу нэмрэлж ер нь бол явдаггүй. Хэдийгээр одоо сонгуул болоход бид нар бүгдээрээ хар гэр бүлээрээ одоо хамтдаа ажилдаг боловч зүгээр ажиллаад тараад ирэхтэн сэтгэлийн чилээчгүй юм шиг. За стресстэй дэрвэл стрессийг хамт гаргадаг ч юм уу нэг тиймэрхүү талаараа л дэмждэг болохоос шиг ортонд нь хамт суучаад ажлыг хийнэ гэж байхгүй л те. Тийм болохоор ер нь бол өрөөнд нь ер нь орог орж үзээгөө. Яг би одоо нэг орсон нэг нүүхийнх нь өмнө орж үзсэн. Тэгээ одоо бас дахиад шинээр нүүцсэн гэсэн. Тэгээ тэр өрөөнд нь одоо орж үзээгөө л явж байна. Тэгэхээр ийм бүр ингээд би даасан те өөр өөрсдийнхөө одоо би биндээ орон зай өгсөн гэдэг зүйл чинь ингээл энгийн зүйлээс л харагдаад байгаа байхгүй те. Гэхдээ өнөөдрийн үед болохоор хамгийн гол нь энэ одоо өнөөдрийн хүртэл өөрийгөө бүр ийм мундаг болгож ингээд бүтээсэн те мэдлэг боловсрол бүх зүйл одоо зориулж ирсэн Сэлэнгээ гэдэг хувь хүний талаараас би бас аягуулсан гоё яриулъя гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээд тэтгэлэг аваад суралцаад Монголдоо ирээд боловсролын салбарт ажилласан тий. Тэгээ бидний ингээд яг одоо нэг хэвшмэл ойлголтоор болохоо сургуулийн захирал гэхээр л те нэг ахмаг насны эрэгтэй хүн те ингээд бидний үеичсэн тийм л байсан. Одоо ч дийлэх юм тийм байгаа тий. Тэгтэл одоо ингээд залуухан, сайхан үзэлтэй, дээрэс нь мэдлэг боловсралтай ингээд хүн яг ингээд захирал болоод ирэхэд тухайн үед ямар одоо ингээд үл хүлийн зөвшөөрөлч ч юм уу те тиймэрхүү зүйлүүд ер нь хэр байсан бол
байлгүй яах вэ? Тэгээд ер нь хаач ажилласан гэсэн яг залуу эмэгтэй хүмүүс тулгардаг нийтлэг асуудал байдаг. Тэр нь бол хөлийн зөвшөөрөгдөхгүй байх явдал байдаг. За яг одоо сургуулийн захирал болоод ирэхэд бол хүн болгон эхлээд бол одоо манай ректор Нэм осрын бэр гэдэг өнцгөөс маш их харж байсан. За дараа нь бол одоо манай нөхөр гишүүн сайд болоод ирэхээр сайдын эхнэрч гэдэг юм уу, гишүүний эхнэрч гэдэг юм уу, энэ өнцгөөс маш их харж үл тоох, за хөлийн зөвшөөрөхгүй байх, тиймэрхүү зүйлтэй мэдээж нүүр тулгарсан. Гэхдээ эдгээр зүйлүүд бол намайг одоо улам илүү сургаж, улам илүү одоо бие даасан хүчтэй эмэгтэй болоход бол тусалсан гэж боддог. Гэхдээ энд бол одоо хинээрч хэлүүлэх эсвэл одоо өөрийгөө мянга тайлбарлах ямар шаардлага байхгүй. Зөвхөн ажил үйлсээрээ л ер нь бол хүнд хөлийн зөвшөөрөх ёстой юм лээ. Тэгэхээр ер нь залуу эмэгтэйчүүдэд ч гэсэн хэлэхэд жоохон л хугацааг өөртөө өгч. Тэгээд өөрийгөө хөлийн зөвшөөрөлцөө хойно хинч юу ч өөртөө ярьж чаддгүй юм бэлээ. Тэгэхээр тухайн өгсөн хугацаанд бол юу ч тохиолдож магадгүй. Янз бүрээр доромжлогдох, янз бүрээр одоо өөрийн чинь доош нь хийх ч гэдэг юм тохиолдож болно. Гэхдээ тэр үеэл давах хэрэгтэй. Ер нь бол гэж боддог. Тэгээд залуу захирал болоод ирэхэд хүн болгон миний нэрнээс илүүтэйгээр сэлэнгээ захирал гэдгээс илүүтэйгээр одоо Нэмсургаан бэр гэдэг албан тушаал юм шигээр ярьж бол байсан үе зөндөө байгаа. Гэхдээ цаг хугацааны эрхэнд бол өөрийнхөө ажил үйлсээр харуулж болдог. Яг сэлэн гэдэг хүн яг юу хийж чадах вэ гэдгийг харуулад ирчихээр те. Яг үнэ. Тэгэхээр ер нь бол болдог. За тэгээд бас миний нэг онсон зүйл нь юу байсан бэ гэхээр би бас шууд захирлаар бас ирээгүй. Яг одоо тэнхмийнхэн эдийн засгийнхаа тэнхмийн багшаар ирээд өөрөө бараг шинхэн төсөгч байж шууд одоо оюутнуудад багшлаад эхэлсэн. Тэгэхээр тэнхимд багшаас эхэлсэн гэдэг чи одоо ажлын ер нь бол багаас эхэлсэн л гэсэн үг л дээ. Тийм болохоор бас хөлийн зөвшөөрөгдөд илүү амар байсан юм болов. Тэр хөлийн зөвшөөрөгдөх хугацаа ер нь хэдийн хугацаа байсан? За би сургуультаа бол эдийн засгийн санхүүгийн сургуультаа бол багшлаад нэг 2 жил болсон. Тэгээд түүний дараагаар бас би дунд сургуульд бол ажилласан. Тэгэхээр би яг салбар бүртээ бол ажилласан. Дунд сургуульд ч ажилд үзсэн. За Чингис Сосо гэдэг салбартаа ч ажиллаж үзсэн. Төв одоо эцэгтээ ч ажиллаж үзсэн. Дараа нь төрийн байгууллагад ажиллаж үзсэн. Тэгэхээр ер нь бол нэг 6 жилийн дараа гэхт ер нь бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн гэх юм уу гэж бодож байна ер нь бол. Тийм. Тэгэхээр 6 жил бол яг ингээл шууд амар ирчээгүй те. Ер нь бол амар ирэхгүй. Тийм мэдээж яг өөрийгөө л харуулах. Ер нь одоо хүртэл одоо 10 хэдэн жил ингээм амжилттай байгаа бас шалтгаан нь болохоор өөрөө яг ингээд өмнөөс анханасаа салбарын одоо нэг шатныхаа нэг процессыг аягуулсан ойлгоцсон те. Тэгсний дараа ингээ очихоор илүү бас нөгөө нэг хаана ямар асуудал яаж шийдэхээ гэдэг ч юм илүү ойлгомжтой бас болж ирсэн баха. Тий, тэлгүй яах вэ? Тэгэхээр шууд бас одоо захирлын судалт суухаас илүүтэйгээр яг одоо ханцуу шамдан гол ажил руу нас эхлээд оруулж ерөн зүгээр гэдгийг бол сайн ойлгосон. Ямар гол ажил руу норж ирсэн? Тэгэхээр яг нэг сургууль болол угаасаа л одоо гол цөм нь бол багш тий. Яг одоо сайн багш, сайн сургалтын орчин, сайн хөтөлбөр байж сайн сургалтын чанарыг бол бий болгодог. Тэгэхээр багш гэдэг хүнээсээ эхлээд одоо хөтөлбөр төлөвлөгөө, конспект тий хичээл одоо заах арга зүй, методологи гэдэг энэс өөрөөсөө эхэлсэн болохоор сурах бичигч гэдэг юм уу тий одоо лекцийн заал, техник тоног төхөөрөмж гэдэг энэ болгоныг яг өөрийнхөө биеэр одоо үзээд ирэхээрээ за асуудал нь энд байдаг шүү. Хүүхдүүд ингэж ирэхээр ингэдэг шүү ч гэдэг юм уу. Эсвэл яг хичээл зааж хахад ийм зүйл дутагдaltaй байлаа ч гэдэг юм уу. Яг тиймэрхүү зүйлийг бол маш сайн өөр төр ойлгож авч ирсэн. Тийм болохоор яг сургуулийн үндсэн миний түрүүний хэлсэн 3 зүйлийн нэг нь өөрөө багш болохоор яг багш гэдэг зүйлээсээ би өөрөө эхэлсэн болохоор надад илүү төхөн байсан. Багш нарт гардаг тулгамддаг асуудлууд, багш нарын ачааллаас юу нь илүү их байгаад байдгийг тий тэр болгоныг бол өөрөө мэдэрчсэн. Одоо нэг тийм ийм юм ажиглагтаа тань л да. Сургууль заавал сурах шаардлагагүй ч юм шиг тий. Тэгэл ялангуяа одоо e-commerce гэл интернетээр мөнгө олчтой штэ гэл тий. Заавал тэгэж хайран 4 жил гэл ингээл ярьдаг юмнуудаас айгаа инфлюенсерүүдээс ч юм уу тиймэрхүү одоо нэг урайлан дууц юм бас байгаад штэ тий. Тэгэхээр яг гоё ингээ боловсролын салбарын хүнтэй уулзнаар бид бүр асууя да гэж бодоод байсан байхгүй юу. Тэр тал дээр ер нь юу гэж харж байгаа юм? За боловсролын удирдлагаар яг би докторийн зэрэг хамгаалсан. Тэгэхээр энэ яг миний судалгааны өөрийн сэдв. Тэгээ маш олон хүмүүс одоо
Ер нь сураад яах юм зүгээр л одоо ютубер болоод ч гэдэм стример болоод ч гэдэм үү янз бүрийн байдлаар орлого олоод өөрийгөө тэжээж ийн. Энэ ер нь одоо дипломтой ажилгүйчүүд зөндөө байж гэдэм үү. Иймэрхүү хандлага бол маш их байдаг. Гэхдээ Сингапурын одоо удирдагч Ли Куан хэлсэн байдаг шүү дээ. Боловсралтай хөрөнгө оруулахгүй бол шорондоо хөрөнгө оруулдаг гэдэг. Айхтар. За бидний ээж авийн үед бол нөгөө элитийн боловсролын үе байсан. Энэ боловсролыг бас үе үеэр нь үечилж авч үздэг. За элитийн боловсролын үе бол шилдэг сайнуудын гадаадд сургаад за бусдын одоо мал дээр гарах ч юм уу, хадлан дээр гарах ч юм уу, тарийн дээр гарах ч юм уу иймэрхүү байдлаар байсан. За одоо орчин үед бол ингээд борооны дараах мөг шиг их сургууль байна. 3 сая хүнд чинь 60 сургууль хэтэрхий их байна. Хаагаач ч гэдэм үү иймэрхүү нийгмийн сэтгэл зүй бол маш их байдаг. Гэхдээ нэг л зүйлийг бодох хэрэгтэй. Хэрвээ эдгээр сургуулиуд байхгүй байсан бол шоронд байгаа хүний тоол их байх гэсэн. Тэгэхээр хүн ямар нэг байдлаар харьяалалтай, ажилтай, төрөлтэй одоо ямар нэгэн маргааш өглөө нь босоод хийх зүйлтэй байна гэдэг маань энэ өөрөө бас хүмүүнийг маш их хүмүүжүүлж идэг. Тэгэхээр 3 сая хүнд 60 сургууль хэтэрхий их гэж шүүмжилж байгаа хүмүүст бас хандаж хэлэхэд дэлхийн боловсролын чиг хандлага өөрөө элитийн боловсрол биш массын боловсрол руу орсон. Одоо Америкт ч гэдэм үү сурхан тухайн хүний одоо эрхээ одоо сурсан ч болно сурахгүй ч гэж болно. Ер нь заавал дипломтой байх ямар шаардлагатай юм бэ гэж бол маш их ярьж ирсэн. Гэхдээ эргээд одоо Европ болон Америкт бол массын боловсрол руу сурах хэрэгтэй байна гэдэг зүйл рүү орсон байгаа. Одоо Африк жишээлбэл сураагүй бичиг үсэг тайлагдаагүй хүнийхэн тоо хэтэрхий их. За Монгол яагаад ийм хурдцтай хөгжиж байна гэхлээр бид бичиг үсэг 100% тайлагдж байгаахийн хамгийн гол цөм нь бол тэндээ л оршиж байгаа. За Монголыг хүмүүс бас их хөгжөөгүй байна гэж яриад байдаг. Гэтэл бид 20-30 жилийн өмнө 21 аймаг руу явах замгүй уцаар ярихдаа шуудан дээр очиод цаг тохироод уцаар ярьдаг. Маш олон зүйлээр бид нар хоцрогдмол байсан. Гэхдээ маш хурдцтай өгцсөн. Энэ бол цэвэр бидний боловсралтай холбоотой. Хүн болгон худлаа өмнө ч гэсэн диплом болдог. Хүн болгон бичиг үсэг тайлагддаг. Энэтэй бид бол шууд холбоотой. Бид ер нь хүн дандаа явсан замаа дандаа мартчихдаг. Гэхдээ яг эргээд ингээд харах юм бол Монгол улс хамгийн урд хөгжиж байгаа. Бид өөрөө одоо энэ ер нь бол нийт одоо дэлхийд 195 улс байгаагийн яг 90 хавцаа явж байгаа. Тэгэхээр яг алтан дунд ч нь явж байгаа. Гэтэл одоо Африкийн улсууд ч гэдэм үү 20-30-д явж байгаа улсуудтай бид нар харьцуулшгүй одоо хөгжсөн байдаг. Тэгэхдээ бид нар яагаад өөрсдөө хөгжөөгүй Монгол шиг балиар улс алга гэдэг байгаа гэхэлэр дандаа дэлхийн 20 юм уу 30-д явж байгаа. Эхний 10-д явж байгаа Америк, Япон, Хятад, Солонгос гэдэг улсуудтай бид нар өөрсдөө харьцуулаад байдаг. Гэтэл бид нар ер нь бол яг дэлхийтэйгээ харьцуулж үзэх юм бол хөгжил бол харьцангуйгаа харьцуулаад үзэх гэж юм. Ер нь бол харьцангуй хурдан явж байгаа. За манай энэ хөгжилд бол боловсрол бол маш их нөлөөлж байгаа. Тэгэхээр дэлхийн нийтийн боловсролын чиг хандлага бол одоо юу руу явж байгаа гэхээр элитийн боловсрол биш, элитүүд нь сурдаг биш, одоо массын боловсрол руу явж байгаа. Массын боловсрол гэдэг бол одоо хамгийн чухал зүйл болж байгаа. Тэгэхээр ер нь бол сургуулийг хаа гэхээсээ илүү чанарыг сайжруулъя л гэж ярих нь бол зүйтэй гэж болгодог. Дэлхийд одоо ингээд 200 гаруй улстай дэлхийн одоо өмнөх тийм илүү хөгжлөөрөө ч юм уу те эдийн засгаараа тэргүүлж байгаа улстай монголчууд нь өөрсдөө харьцуулаад те байна. Тэгээд жоох ингээд даван болоод байна гэж штэ те. Гэтэ яг би бас тэрийг нэг талаараа айгу зөв юм уу гэж боддог байхгүй. Илүү бас нэг сайн жишгээ суралцъя гэсэн нэг тийм нэг өсөлт тэмүүлэл байгаад байна уу да гэж харагддгийн. Тэгэхээр яг одоо түрүүний боловсролын чанар гэд ингээд ярьлаа штэ те. Тэгвэл яг боловсролын чанараа тэгвэл яаж одоо сайжруулвал зүгээр байна гэж харж байгаа вэ? Боловсролын чанарын хувьд бол сургууль бол хааснаас илүү чанарыг сайжруулах хэрэгтэй гэж биелсэн тийм. Тэгэхээр чанар яг юун дээр гарч ирэх вэ гэвэл энэ нь бас дахиад хүний нөөцээр гарч ирнэ. Би түрүү хэлсэн. Бид нар багшаа боловсруулах хэрэгтэй гэдэг тийм. Багш бол яг гол цөм байдаг гэдэг. Тэгэхээр боловсролын чанарыг сайжруулах гэвэл бид хүний нөөцөө сайжруулах хэрэгтэй. Дээрээс нь бид нар олон улсад хүлээн зөвшөөрсөн хөтөлбөрийг бол оруулж ирэх хэрэгтэй. Одоо маш ихээр ороод ирсэн байгаа. Тэгэхээр энэний талаар ойлголтыг бас сайжруулах хэрэгтэй л гэж боддог. Ойлголтын талаар тэгээд энэний дараа ахаад бас одоо ингээд яг саяны хэлсэн олон улсын хөтөлбөрийг ингээд өөрсөндөө нэвтрүүлсэн сургуулийг сонгох нь бас аягүй чухал болчиход. Хүмүүсийн сонголтын асуудал бас болчихлоо шүү дээ. Шилжиж байгаа. Яг сонголтын асуудал байгаа. Тэгээд
бас энэ дээр бас нөгөө мэрэгжил гэдэг бол бас аягүй чухал. Мэрэгжил өөрөө яг он цаг хугацаагаа дагаад хувьсан өөрчлөгдөж байдаг. Бас их хамилон шиг зүйл байдаг. За одоо нэг хэсэгтээ бол аялал жуулчлалын мэрэгжил бол үнэхээр эд одоо нэг сургууль бараг 1000 гаруй оюутан зөвхөн аялал жуулчлалаар авах жишээтэй байх. Гэтэл одоо аялал жуулчлалаар огт оюутан хэлсгүй байх ч гэдэг юм. Мэрэгжил бол өөр юм бас онцгой хугацаатай байдаг. Тэгэхээр яг улсын хувьд ч гэсэн мэрэгжлийн бодлого гэдэг зүйл бас шаардагдчихж энэ боловсролын мэс чанар сайжирна. Яагаад гэвэл одоо орц гарц гэдэг шиг бидний эрэлт нийлүүлэлт хоёр бол ерөөсөө одоо тэнцэхгүй байгаад байгаа. Хитрхи нэг мэрэгжлийн хүмүүс хитрхи олон гарч ирэх ч гэдэг юм уу те. Яг эрэлттэй байгаа тэр мэрэгчлэлтэн дутуу байх ч гэдэг юм уу. Яг одоо бидний боловсролын ам дээр бол багшийн мэрэгжил бол маш дутмаг байна шүү дээ. За одоо дараагийн хичээлийн жил гэхэд өчнөө багш дутуу байна гэдээ манай боловсролын сайд ярьж байгаа жишээтэй. Тэгэхээр боловсрол бол яг бодлого нь тэр зүйл дээр бас тогтох хэрэгтэй гэж бодож байна. Багш эргээ багш руу орж штэ тий. Ер нь одоо ингээл араас нь ингээл асуудлыг өгөөд явахаар ингээл гараад ирээд байгаа байхгүй тий. Тэгэл багш гэдэг мэрэгжлийн одоо үн цэнийг дээшлүүлэх ч гэдэг юм уу тий. Тэгээ эн чинь яг бас нөгөө нэг хангамжийн цалингийн асуудал бас ингээд давхар ингээд яригддаг штэ тий. Тэгэхээр одоо манай цалингийн хувьд болохоор ер нь одоо багш нартайгаа одоо хүний нөөцтэйгээ ингээд ажиллахдаа ер нь ямар одоо арга барилыг барьж явдаг юм. За хүний нөөцтэй ажиллахдаа ер нь бол багшийг ажлын байран дээр нь сургана гэдэг нь л өөр айгуу чухал болчиход байгаа. Одоогийн байдлаар багш өөрөө маш их завгүй, за сул чөлөөтэй цаг их бага, өөрөө их олон хүмүүстэй харьцдаг ийм мэргэжил байдаг. Тийм болохоор ажлын байран дээр нь сургах асуудал айгуу чухал юм болоо гэж би харж байгаа. Яагаад вэ гэхлээр яг өөртөө зориулаад цаг гаргаад ажилласаа чөлөө аваад ч юм уу сурна гэдэг нь бол баг хэцүү ойлголт болчиход байна. Тэгэхээр миний хувьд бол хүний нөөцтэй бол яг ажлын байран дээр нь сургах стратегийг илүү баримталдаг болж явдаг. Ажлын байран дээр сургана гэхээр янз бүрийн одоо нэг сургалтыг одоо байнгын ингээд системтэй рүү явах гэсэн үг үү? Яг өнөө шаардлагатай хүнд нь шаардлагатай сургалтыг нь маш олон одоо байгууллагууд нийтлэг нэг сургалтыг бүх ажилчдаа аваад байдаг. Ер нь бол одоо орчин үеийн сургалтын чиг хандлагч гэсэндээ байгууллагын сургалтын чиг хандлагч гэсэн хэрэгцээ сургалтыг яг хэрэгтэй хүнд нь бол хүргэх нь бол хамгийн чухал байдаг болчиход байгаа. Тэгэхээр хүн болгоны албан тушаалаас хамаарат одоо хийх ажил нь өөр өөр байгаа болохоор хүн болгоны сургалт бол яг адилхан байх бол боломжгүй. Багш нарын хувьд болохоор бас Роял ч нөрөө олон улсын бас багш нартай шүү дээ. Тэгэхээр нэг Монголын дотоодын багш, гадны багш гэхээр ер нь харьцаа нь ямар харьцаатай явж байна? Энэ өөрөө 50-аас дээш хувь гарч болдоггүй хуулиараа. Тийм болохоор манай гадаад багшлаг манай нийт багш нарын 50% байгаа. Сүүлийн үед бас нэг чиг хандлага харагдаад байгаа нь манад маш их гадаадын мэргэжилтэн багш нар ирж бас ажиллах хүсэлтэй болсон байгаа. Яг бол манай улс орны хувьд бол одоо тайхан ч гэдэг юм ямар нэгэн салхи далайн шуурга газар хөдлөлт байгалийн гамшигуд байхгүй, харьцангуй дачин байхгүй. За өртгийн хувьд одоо бас тийм ч амар бас өндөр биш. Мэдээж нэг авч байгаа цалиндаа манай өртөг их өндөр юм шиг боловч яг дэлхийн стандартад ингээд хараад үзэхэд бол хамгийн хямд дулаан цахилгаанаар амьдардаг, хамгийн хямд устай, хоол ч гэсэндээ бас ер нь бас тийм бас амар үнэтэй бол биш шүү. Тийм болохоор бас амьдрахад бас ерөнхийдөө бол их таатай болчиход байгаа. Тийм болохоор сүүлийн жилүүдэд бас манайхыг зорж байгаа гадаад мэргэжилтэн багшийн тоо ч гэсэн нэлээд их болширч байгаа. 2024 онд Монгол улсын барилгын салбарт нийтдээ 3.3 их найт төгрөг эргэлзэн байдаг. Үүний нэг хэсэг нь Castle Town-ы бүтээн байгуулалт юм а. Мэргэжлүүд Монголд ирж анги ажиллаж байгаа айгуу сайхан санагдаж байна л та. Тэгэхээр тэд нар маань бас Монгол оюутныг ер нь юу гэж одоо дүгнэдүгэ сурах арга барилын хувьд ч юм уу те аливаа хандлагын хувьд ч юм уу тэр бас айгуу сонирхолтой санагдаад байна. Монгол оюутнууд бол айгуу сурахад айгуу хурдан сурдаг потенциалтай гэж бол дүгнэдэг. Зарим багш нар бол хитрхи зэлтэй гэж дүгнэдэг. Тэгээд тэр нь одоо нэг
ямар ч газар нь survive хийн гэдэг амьд үлдэх чадвар аяг өндөртэй учраас манай нэг багш надад өвөнд хэлж ирсэн. Одоо ямар ч нөхцөлд ингээд амьд үлдэх тийм чадвар их өндөртэй оюутнууд байдаг юм шиг надад санагддаг хэлсэн. Тэгээ тэр нь надад бас айгүй үнэнд бас нийцэх юм шиг санагддаг. Яг өөрөө оюутан байсан хүний хувьд ч гэсэн гадаадын орнд ч гэсэн манай монголчууд айгүй сэргэлэн амьдэрдэж штэ ер нь л тий. Тэгэхээр манай оюутнууд бол айгүй тийм потенциал өндөртэй л гэж ер нь дүгнэдэгдээ. Тэгээд би бас нэг багшаасаа сонсч ирсэн. Би энэ монгол оюутнуудыг потенциал өндөр байгааг ойлгосон. Яг л эдгээр маш их одоо мах идэд мах нь өөрөө маш их уурга байд юм байна. Уургач өөрөө энэ тархины хоол гэх юм болохоор потенциал өндөр байх нь аргагүй байна гэж хэлж ирсэн. Тийм. Бас сонирхолтой бас дүгнэлтээ хэлсэн байна шүү дээ. Гаданд сургууль гэсэн СЭК маань бас маш нэр хүндтэй те шилдэг 50 одоо оюутны нэг болоод авч ирсэн гэсэн. Тэр чинь болохоор тэтгэлэг нь ямар нэртэй байлаа нэлээд тэр улс нэртэй байгаа гэсэн. Тий. Тэр болохоор би Малайзд анх одоо сурлагын гараагаал эхэлсэн. Оюутныхаа гарааг эхэлсэн. Тэгээ Малайзд болохоор чин ер нь манай сургуулийг Лимкоки их сургууль гэдэг сургууль байсан. Тэгээ манай сургууль бараг 100-аад орны оюутан сурдаг. Ер нь Малайзыг их маш олон орны одоо Тата бүс гэдэг утгаараа олон орны оюутнууд сонгон суралцаж очдог. За төлбөрийн хувьд таатай, амьдрах орчны хувьд таатай, хэл соёлын хувьд таатай гэдэг утгаараа тэгээд Малайз улсын одоо боловсролын яамнаас топ 50 одоо шилдэг гадны оюутан гэж шалгаруулдаг. Тэгээд тэрэндээ бол iCard гэдэг нэг юм визгүйгээр зорчих юм виз бол тухайн үед бол бэлгэлж ирсэн. Тэгээд тэр 50 оюутны нэг болоод бас шагналж ирсэн түүх надад байдаг. Тэр бол айгүй гоё сонсож байсан. Тэгээд дээрэс нь тэр чинь хамгийн гоёс давуу тал нь нөгөө нэг нүүдэлчин хүмүүс гэдэг шиг тэр тэтгэлэгт нь өөрөө за эхний улсдаа нь 2 жилтэй, дараачийн улсдаа 2 жил, нийтээ 6 жил болоод байна уу? Би ер нь бол тэтгэлгээ яг 2 дугаар курстаа авч ирсэн. Тэгэхээр би ер нь бол 1 жил өөр хөтөлбөрөөр төлсөн гэсэн. Тэгээ 2 дугаар семестр 2 дугаар курстаа аваад 2 3 4 гэдэг ер нь бол 3 жил дараалал авсан. Тэгээд авахтаа бас улс дамнаад Малайзда аваад Лондонд бас авсан. Сургуулийнхаа салбарт очиж суралцахдаа бас авсан. Тэгээд би бас Сингапурт бас 1 жил сурсан. Тэгээд ер нь бол бүгднгээс нь тэтгэлгээ аваад 2 дугаар курсээс хойш бол тэтгэлгээр суралцсан. За тэгээд тэтгэлэг ер нь одоо дотроо янз бүр байгаа шүү дээ. За энэ дээр нөө фүүл гэдэг нөгөө онгоцны зардлан даасан, хоолн орсон ч үгүй байр амжиргаа ч юм уу те. За хятадд бол одоо өшөө бүр allowance буюу стипендтэй байгаад байдаг. Миний болохоор чинь яг full сургалтын scholarship буюу яг сургалтын төлбөрийн scholarship бол авч ирсэн. Тэгэхээр чи одоо нөгөө 3 улсад ингээ яваад байгаа чинь нэг тэтгэлэг өстэй тийм. Яг нэг газраас авсан тэтгэлэг газраас тэтгэлэг. Тэгээд тэр сургууль нь болохоор тэр улсуудад нь байдаг. Яг үнэ тийм. Тэгээ одоо ийм боломж байгаа юу? Байлгүй яг. Одоо ер нь бол боловсрал өөрөө тренд чиг хандлал нь өөрөө глобалчлагдчихж байгаа. Тэр нь хүн болгонд ер нь л нээлттэй болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэний ганцхан одоо шалгуур нь л англи хэл. Тэгэхээр англи хэл байх юм бол манай багш нар ч гэсэн маш олон сургуулиудад очиод хичээл заах бүрэн потенциал, бүрэн мэдлэг чадвар бол байгаа. Тийм болохоор ер нь бол би оюутнуудыг ч тэр өөрийн ер нь хавь урд байгаа багш нарыг ч тэр хэлэл сур гэж хэлдэг. Яг англи хэл сурцсан байхад бол маш олон одоо зүйл чиний өмнө бол нээлттэй болоод ирдэг. Тэгээ яг энэ жишээг бол над дээр бол үлчилсэн. Тэгээд англи хэлээ маш сайн сураад тэтгэлэг авах боломж нь гарч ирээд одоо 3 улсыг дамнаад өөр газруудаар сурах бас боломж бол үүссэн гэсэн үг. Яг одоо судлаад үзэх юм бол сурах хүсэл эрмэлзэлтэй хүмүүст бол эндээс ч Монголоос ч гэсэн магистрт сурах боломж бол бүрэн байгаа. За яг нэг COVID-19 гэдэг одоо ковид гарснаас хойш бол энэ ерөөсөө зөвхөн эрүүл мэндийн пандемик буюу цар тахал бол ердөөсөө байгаагүй. Маш олон хүний санхүү, маш олон хүний амжиргаа, маш олон хүний одоо нийгмийн байдал олон юмд нь бол цар тахал үүссэн. Тэгээд бид нар одоо ямар нэг юм үсгэд энэ бид бэлэн үгүй юу гэдгийг бол тэр үед бол шалгуулсан. Тэгэхээр үүнээс одоо альва нэг муу зүйл чинь бас нэг сайныг дагуулж идэг. Тэгэхээр энэ ковидоос хойш бол ялангуяа олон дэлхийн улс орнуудын сургуулиуд маш ихээр хайбрид класс буюу одоо танхимын болон цахимын сургалтыг хослуулж эхэлсэн. 100% одоо цахим сургалтуудыг улс орнууд хүлээн зөвшөөрч эхэлсэн. За энийгээ явуулах инновац одоо техник технологи нь бий болж эхэлсэн.
За энэ яг энэ нөхцөлд хичээлээ заах багш нарын ур чадвар ч гэсэн маш ихээр сайжирч эхэлсэн. Тэгэхээр ковид бас биднэрт маш их сайн зүйлүүдийг бол нэлээд үлдээсэн. Дэлхийн нийтийн яг ингээл ажиллах, сурах тэгэл бүхэл амьдралын хэмээг тэр чигт нь ингээл өөрчлөлтсөн л үе бас. Ер нь бол бид нар онлайнаар бол хурал зөвлөгөө, уулзалт, ажил хийн гэдгийг бол тэр бүр одоо яг манай Монгол улсад төсөөлөлгүй байсан. Гэхдээ одоо бүхэл зүйлийг бол онлайнаар хийж болдог болохоор дэлхийн хаанаас сурах боломж нь бол байгаа. Тэтгэлэг аваад ингээд сурж явах хугацаанд бас нэлээд олон ажлууд ингээд хийсэн харагцаа тий. Тэндээ ч хэлсэн Монголдо ирээчсэн маш олон ажлууд ингээд хийсэн. Тэгээд ер нь тэр ажил хийгээд явж хахад ер нь ажлаас хүн юуг сурд юм бэ? Ер нь бол хэрэггүй ажил гэж юу байдаггүй. Маш олон төрлийн ажил хийж үтсэн. Энэ болгоноос ямар ажлууд хийж ирсэн хэлвэл манай үзэгч. За ер нь бол би зочин бууз гэдэг намайг сурч байхад байсан. Тэгээд хамгийн анх одооч байгаа тий. Одооч байгаа байх би арай ороогүй. Зочин буузад би яг зөөгч хийж үтсэн. Миний хамгийн анхны цалин бол зочин буузаас эхэлсэн. Тэгээд дараа нь болохоор Малайзд очиод бол шөнө оюутан тасдаг ажил хийдэг байсан. Тэгээд энэ хамгийн хүнд ажил ер нь яагаад гэвэл нөгөө онгоц танд өөрөөр буун, дөрөв мөрөв гэж буун. Тэгээд оюутнууд тосчоод өргөжлүүлээд хичээлдээ явна гэдэг бол маш хэцүү. За тэгээд нөгөө гадаад сурах оюутнуудын хувьд бол хичээл дээр унана гэдэг өөрөө нэг кредитийн торгуулалт ороод дахиад тэр тухайн хичээлээ дахиж үзээд гэдэг бол маш их хугацаа мөнгө одоо шатчихдаг болохоор аль бол унахгүй сайн сурах тэр хүсэл эрмэлзэл бол байнга байна. Тэгэхээр хичээл тасалж болохгүй гэдэг бол ойлголт маш ихээр суудсан байдаг. Тэгэхээр дараа нь бол тэр оюутан тосох ажил надад бол нэлийн хүнд ажил байсан. Оюутнуудыг нөгөө оюутныхын дотор байранд нь байрлуулаад, дүрм журмын тайлбарлаад, за одоо ойрчин энэ ATM-инд байна, дэлгүүр энд байна. Ямар нэг асуудал гарвал энэ хүн рүү уцтаараа ингээрээ тэрээ гэж юугаа ч мэдэхгүй байж байгаа шүү дээ. Ерөөсөө тэрийг ингээд зааж өгөө шүнжин ажиллаад тэгээд нэг ганц цаг ч юм уу унтчаад сургуультай явдаг тэр ажлаас миний бас айгүй хүнд ажлуудын нэг байсан. За тэгээд жуулчдаас авч явдаг ажилтай байсан, орчуулагч хийж байсан. За дараа нь Лондонд очиод ресепшн хийжсэн. За ресепшн хийх бол бас айгүй хүнд ажил байдаг. Тэр нь хүн ажлын хүндийг хийж үзчихэж л мэддэг. Маш олон хүн одоо чадварлаг хүмүүс ажлыг айгүй амархан юм шигээр одоо харагдуулдаг. Тэр бол хамгийн мундаг хүмүүс ажлыг маш амархан харагдуулдаг. Гэхдээ яг хийгээд үзэхээр ямар хүнд юм бэ гэдгийг нь бол хүн мэдэрдэг. Тэгээ ресепшны ажлыг би яагаад ч юм нэг л гой хувц өмссөн хүмүүс ямар ч ажил мэдлээ сайн байна уу гэл ингээл мэдлээ уц хариулаад маш амархан ажил хийж дотроо бодоод ресепшны ажилд ороод бол их баярлж байсан ёо одоо айгүй би спид амар ажил авчлаа гэд. Гэхдээ миний бас хамгийн хүнд ажлуудын нэг бол бас тэр байсан. Яг тэгвэл одоо англи би ресепшн хийж яхад маш олон төрлийн аялгатай тэр ажил бол маш хүнд санагдсан надад. Ер нь бол ресепшны ажил бол ойлгохгүй болохоор нөгөө хүн загнана юу гэж хариулахаа мэдхээ байна. Маш их одоо намайг стресстэлдэг ажил байсан. Дараа нь Sainsbury гэдэг одоо супермаркетад би merchandiser гэдэг ажил хийсэн. Тэр нь одоо merchandising гэдэг нь одоо бараа өргөчийн ажил. Тэгээ тэр бол ингээд ерөөсө гар хурууг бол юучгүй болгодог ажил. Одоо тэр бараа бүтээгдэхүүн чинь бүгд маш их тоостой. Ер нь тэгээ тэрнээс бас бараа бүтээгдэхүүнийг яаж үрдгийг, хаанаас нь авдгийг, яагаад энэ ингээд одоо касны хажууд энэ бүтээгдэхүүнүүд яагаад байгаа юм тэр гол тэр бүтээгдэхүүн бүгд утга учиртай байсан юм билээ. Бүгд тактиктай, стратегтэй, бодлоготой, маркетингтэй байсныг бол мэдсэн. Урд нь дэлгүүр хэсэгтээ бол барааны өрөлтийг төдийлнийг анзаарч байгаагүй. Яг ажиллаад үзэхээр ажлын хүндийг мэдрээд дээрээс нь ямар учиртай юм шууд ойлгодог болчтой. За тэрний дараа нь Rain Assistant Merit гэдэг зочид буудлаа. Тэгээ зочид буудал би яг нэг хурал одоо юу зохион байгуулдаг, хорин зохион байгуулдаг. Оо, наа чи гой сонсогч шүү. Тэнд ажилд орсон. Тэгээд тэнд ажилд ороход бол маш ихээр одоо амны үнэр, хумс, хувцас, үс гэд маш их юм шалгуулж байгаа стандарт. За дээрэс нь нөгөө харшлын талаарх мэдээлэл би маш ихтэй олж эхэлсэн. Яагаад вэ гэхээр яад ч юм англид харшилтай хүмүүс маш их байд юм лээ. Ер нь англид шийд, ер нь харшилтай хүмүүс их байдгийг тэр үед л мэдэрсэн. Нөгөө канапи гэдэг нөгөө одоо finger food гэж ярьдаг тэр хоолыг зөөгөөд ингэж явж хахад хурлын дундуур те засварлагаанаар нь зөөгөө явж хахад
тэр хоолн доторх бүх ingredients буюу орц найрлага мэддэг байх шаардлагатай байдаг. Идж байгаа хүмүүс за энд самар орсон уу, энд одоо загас орсон уу, помидор орсон уу ч гэдэг юм уу ингээд янз бүрийн байдлаар их асуудаг. Тэгэхээр энэ талын мэдлэг маш сайн болоод одоо finger food, canapé гэж яриад байдаг. Тэрний талаарх мэдлэг бүр маш сайн болчихсон. Эний чи ийм орцоор хийд юм биш үү гэдэг юм уу те. За мөн одоо маш гоё юм 5 хоттой буудал гэсэн болохоор хамгийн үнэтэй, хамгийн одоо дэлхийн баячуудын хоримт тэнд болдог байсан. Тэгээд тэндээс одоо хувцлах соёл ямар гоё байд юм бэ. Эмэгтэй хүн чи ийм гоё байж болдгийм үү гэдэг гоё нүд онгоосон тийм гоё зүйлүүдийг харж өөрийгөө ч гэсэн би бас алдаж болохгүй юм байна. Би хаагаа гоё авч явах хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг бас тэндээс бас их сурч ирсэн. За тэгээд дараа нь Marriott-д ажиллаад жирэмслээд том гэцтэй болоод тэр би сургуулийн номын санд ажиллаж байсан. Тэгээ номын санд хийхэд болол бас их төвчээр шаардлагатай. Тэгэхээр би чи өөрөө бас нэг тийм дуушуу өндөртэй хүн 24 дуушуу өндөртэй гэж юу? Надад бол намтлаг л байгаа тийм. Одоо ээж болоод ийм болсон уу? Тийм ер нь бол бас их дуушуу өндөртэй. Тэгээд чимээгүй номын санд ажиллаж байсан. Тэгээд одоо яг ажлын 8 цагийн турш чимээгүй байна. Маш хайж ухнаар ярина гэдэг бол бас л төвчээр за утсаа үзэхгүй одоо ажлыг хийн гэдэг бас төвчээр. Тэгээд одоо өөрөө тавьсан номныхаа талаарх ойлголттой болох те. За ном унших дадал эдэр бас тэндээс илүү бас гарсан юм болов уу гэж бол боддог. Тэгээд эргээд ингэ бодоод ярихаар ажиллаж исэн ажил болгон маань маш сайн одоо надад их туршлагыг өгч ирсэн. Ерөөсөө ямар ч хичээл сургалтаас олж аваагүй туршлагыг өгч ирсэн болоо гэж боддог. Бас нэр 9 дугаар ангид бас би манай монголчин орифлейм гэж орж ирлээ шүү дээ. За. Тэгээд бас их орифлеймчин болж эхэлсэн. Оо за. Амжилттай ажиллаад би ер нь яг тэр үеэс би ер нь маркетингийн хүн болох юм байна. Би ер нь юм коммуникац хийдэг, хүнтэй харилцдаг ажил яах юм бол би инфлюенс хийх чадвар, нөлөөлөх чадвар их өндөртэй юм гэдэг ер нь бол орифлеймчин болох тал мэдэрсэн. Тэгээ би яг ярьдгийн одоо Монголд хэрвээ би сурсан бол аягүй л нөгөө алт мөнгө нөгөө diamond тэр цолын орифлеймчин ингээд өнөөдөр энд сууж ирсэн чинь магадгүй гэхдээ данч харамсалтай нэг ингээд 10 төгсөөл гадагшаа гараад явсан. Харамсалтай гэнэ. Харамсалтай тэгээ явсан болохоор орифлейм маш богино хугацаанд тэгээд хөөрхөн мөнгө олоод бас тэгээд явсан. Ер нь тэрнээс бол би мэрэгчлээ баг сонгосон. Би ер нь яг нэг маркетингийн мэрэгжил надад айгүй тохирох юм байна гэдэг бол орифлеймийн ажлыг хийж явахдаа сонгосон гэж болоод. Маш баялаг сонсогдчихжээ. Тэгээд сэлэнгээтэйгээ ер нь бол ингээд харилцаад үзэхэд бол харилцааны маш өндөр соёлтой гэдэг нь уусаа ингээ мэдрэгддэг. Тэр бол мэдээж яг өссөн төрсөн хүмүүжил гэдэг зүйл угаасаа байгаах. Тэгтээ саяны хэлсэнчлэн ийм олон ажил дундууд ингээд ажиллаад үтцсэн те хүн олон хүмүүстэй харилцаад үзчихсэн байгаа даа шүү дээ. Тэгэхээр асуудал болохоор хизээч ингээ ганцаараа явдаггүй гинэ. Дандаа хүн дагаж явдаг гинэ. Тэгэхээр ингээ хүнтэй ингээд ямар ч одоо хүмүүстэй ямар ч харилцаатай хүнтэй ингээ харилцаад үтцсэн хүн чинь эргүүлээд маш тэрнээс айгүй олон зүйлийг суралцаа дараачийн өөрийнхөө том зорилго руу очиход ингээ маш том тус дэмийг ингээ авдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдрийн бүр ийм сайн ингээ амжилттай мундаг одоо бие даасантай independent woman байгаа юм бас шалтгаан бас тэр юм болоо гэж харагдлаа. Би бас тэрнийхээ нэг нууцыг ч гэж одоо ер нь бол нэг харилцааны чадамжийн нууцыг болвол өөрийгөө нөгөө жоохносоо би яг доллар биш гэдгийг аягүй ойлгоцсон даа юм болов. Хүн ер нь долларт л дуртай байдаг. Бусад юмд бол 100% дуртай байна гэж бол боломжгүй байдаг. Тийм болохоор би хүнд 100% таалагдах албагүй гэдгийг л аягүй жоохноос ойлгоцсон гэж бол өөрөө ойлгодог. Тэрийг хэн ойлгуулсан бэ? Яг юу гэхлээр ажил болгонд очиход дандаа загнуулна. Дандаа хүний дор ажиллана гэдэг дандаа хүний арга ив олохтой байдаг. За гадаадд удаан амьдрна гэдэг чинь дандаа л хүний арга ив болно. Ая талыг харна. Тийм болохоор өөрийнхөө байх юм ер нь их бага болчтой шүү дээ. Дандаа цагт баригдана. За эсвэл одоо дүрм журмд баригдана. Альва ажилд орвол заавал нэг дүрм журмтай байна. Өөрийн соёлтой байна. Тэгэхээр би одоо Монгол гээл одоо Монгол соёлоо гаргадаг ч юм уу, Монгол зангаа гаргадаг ч юм уу. Монгол одоо өөрөө өсөж төрнсөн бай. Одоо үеийн соёлоо гаргадаг ямарч боломжгүй болдог. Тэгэхээр улаан ажил хийгээд ирэхээр юмд баригдаа сурчтай юм бэл. Тэгээд зөвхөн тэр дүрмийг дагдаг ч юм уу дагдаг болчтой. За дээрэс нь хүнд загнуулаас сурчдаг. Хүнд загнуулна гэдэг нь таалагдахгүй гэсэн үг шүү дээ. Ямар нэгэн байдлаар таалагдахгүй болоод
загнуулна гэсэн үг те. Тэгэхээр тэр үед юу сэтгэлээр унахаа болчихдээ юм лээ. Өө би чи мөнгө биш шүү дээ. Би доллар биш шүү дээ. Яах би миний энэ үйлдэл таалагдаагүй юм байна да. Гэт энийг маш хөнгөнөр аваад үзчихдэг. Тэгэхээр нэг ажил хийх чадамж амар өсчтэй юм билээ. Бусдаар бол одоо орчин үед бол ингээд нэг загинчаар эсвэл нэг ингээд жоох ингээд замдарчаар ажилласаа гараа явчихдаг хүмүүсс байдаг. А тэр хүмүүс бол би юу гэж дүгнэдэг вэ гэхээр төдийлөн одоо хүний доор ажиллаж үзээгүй юм байна, туршлага багтаан байна, хүнээс бас үг сонсож сураагүй юм байна гэж л бол дүгнэдэг. Тэгэхээр харилцааны чадамж бол тэрнээс л үүсдэг юм болов уу гэж боддог. Бусдаар л хүнтэй харилцдаг гэд ажил хийхгүйгээр насаараа хүнтэй харилцсан хүмүүс ч бас байдаг. А тэр хүмүүс хүнтэй харилцсан тоогоороо харилцааны соёлтой гэсэн үг өртөөсөө биш юм бэл. Тэгэхээр энэ бас нэг дүрм баригдаа сурцсан хүмүүс бол айгүй бас тэрнээсээ юуг олж авсан бэ гэдэг нь аюул чухал юм. Юуг суралцсан бэ? Тэр нөгөө өөрийн нөгөө одоо өсөл мөрөдөл мохдоггүй, шантардаггүй байдал яг тэрнээс л гарч ирдэг юм байна гэж бол би харсан. Нэг хүн загнуулна, эхлээд нэг уйлна. Тэгээ гадны оронд чинь ганцаараа байж байгаа ядаж тайвшруулад намайг зөвтгөх хүн байхгүй. Тэр үед дараагийн удаа загнуулахад юус тоодгүй юм бэл. Аль дээрийнхээс арай гайгүй загнаж энэ даа ч гэдэг. Тэрхүү байдлаар явсаар хагаад ер нь сүлдээ энэ загналт чинь нэр нь надад хэрэгтэй байсан юм байна ч гэдэг юм. Тиймэрхүү байдлаар ойлгоод авчдаг гэх юм. Энэ бас одоо ялангуяа бид нар чинь ингээл үе үеэр хуваагдчихад байгаа шүү дээ тийм миллениум жензи гэл ингээл явчихсан тийм. Тэн дээр бас нэг илүү ойлголцоход юу хэрэгтэй юм гарч ирлээ л дээ. Тэгээд Сэлэнгийн манд бас оюутнуудаа багшилж байгаа шүү дээ. Тийм багшилж байгаа. Тэгэхээр саяны бас хэлдэг үгээ бас хэлдэг л болоо гэж бодож байна тийм. Дахиад өөр бас ер нь хэлдэг юм байна. Боломж чинь ямар ч байсан бэ? Заавал ажил хийл гэдэг зөвлөгөө өгдөг. Ажил хийж үз чи баян айлын хөвгтэй байж болно. Чи мөнгө олох шаардлагагүй байж болно. Гэхдээ энэ ерөөсөө ямар ч номон дээр байхгүй зүйлийг чи сурдаг шүү. Онол байхгүй зүйлийг чи тэндээс сурдаг л гэдгийг оюутнууд бол зөвлөдөг. За дараагийн зүйл бол оюутнууд багшаа би өөрөө ажлынхаа одоо юу сургалтын хэлбэр би өөрөө ажиллаж болт юм аа. Тэгэхээр би ирж амжихгүй байна. Жилийн жилээ авъя ч гэдэг юм уу. За зарим нь болохоор би яа найз охинтой болсон чинь сурч амждаггүй эсвэл ажиллаж амждаггүй ч гэдэг юм ингээд байдаг. Тэгээ оюутан ер нь мультитаскер гэдэг зам чанарыг л яг оюутан байхдаа өөртөө ингээд бий болгочих юм бол ирээдүйн хойчд бол бүх зүйлийг маш хөнгөнөр хийдэг болчдөг. Би яг тэр мультитаскер гэдэг зүйлийг бол аягүй их дэмждэг. За эмэгтэйчүүд бид чи өөрөө ингээд маш олон зүйлийг зэрэг амжилттай хүмүүс шүү дээ. Төрн, дараа нь гоо сайханд анхаарна, хүүхдүүдэд анхаарна, хүүхдүүдийн боловсролд анхаарна, гэр бүлтэй анхаарна, хатан ээж, өөрийн ээж, аавд анхаарна, нөхөртөө анхаарна гэд маш олон зүйлийг зэрэг хийх одоо шаардлага нарт гардаг. Тэгэхээр мультитаскер байгаа сурчих юм бол энийг маш одоо хөнгөнөр хийх боломж байдаг. Мультитаскер биш эмэгтэйчүүд бол маш их амархан шантардаг гэж би хардаг. Нэг зүйлийг одоо зэрэг олон зүйл хийж чаддгүй эмэгтэйчүүд бол шантардаг ер нь. Яг мультитаскер биш эмэгтэйчүүд гэртээ хүүхдээ харж хат хүртэл шантарчдаг. Хүүхдээ хараад юм аагаад гэрээ цэвэрлэн гэдэг нь өөрөө бүр амар том ачаал шиг болоод ирдэг. Агтл энийг мультитаскер хүмүүс маш гоёор жаргаж хийдэг. Драмагаа үзээд угаалгын машинда юм хийчээд, хувцас хийчээд, онлайн хичээлээ хажуудаа тавьчаад хүүхдээ хөлөөрөө сатуулаад байж хата мультитаскер хүмүүс бол маш хөнгөнөр хийх бол жишээтэй байдаг юм байна. Тэгэхээр би оюутнуудаа дараагийн зөвлөдөг зүйл бол өөрийгөө завгүй байлгаач. Мультитаскер байгаач. Найз охин эсвэл найз залуутай байж болно. Гэхдээ хичээлийг заавал зэрэг амжуулаач. Чи спортын атлет хүн байж болно. Тэр лигийн тамирчид ч байж болно. Гэхдээ сурах гэдгийг лигээс болоод битгий хойшлуулаач гэдэг юм уу. Иймэрхүү зүйлийг би илүү зөвлөдөгтэй оюутнуудаа. Өөрийн хэрэгтэй бүх зүйлийг ингээд зэрэгцүүлж авч аваач гэж байгаа шүү дээ. Тэгээд ер нь энэ амжилттай яваа бизнес эрхлэгч хүмүүсийг харахад ч гэсэн маш ихээр мультитаскер байдаг. Цаана өөрийгөө мультитаскер гэж мэдээгүй ч гэсэн яг ингээд хараад үзгээд мультитаскер байдаг. Сэлэнгийн яриаг сонсон чинь яг яагаад ийм олон ажлыг ингэж зэрэг амжуулаад те хувийн хувьсгалын ажиллаар гэр маш олон бас нэтворкинг байгууллагууд бас байгаа те тэгсэн ингээ харахаар ингээл
тэрнээсээ ирлээ, эндээсээ хурлаасаа ирлээ гэлэхтэй тэрэн дээр бүгдээр нь бахта одоо нэг додомд нь орон цаглана гэж ярьдэн штэ. Тэгэхгүй одоо байгууллага, бизнесийн байгууллага хоёулаа хамт байдаг те. Тэгэхэд бол ингээл бүр хамгийн тэр оройд идэгдэг шиг те байж болох бүх ингээ карьерийг маш сайн гүйцэтгэлтэй хийгээд байдаг нь харагддаг байхгүй. Тэгэхээр анханасаа одоо ингээд өөрх нь хөгжүүлж ирсэн зүйл байгаад байсан байх штэ те. Тийм, мультитаскер байхдаа бас нэг зүйл нь байгаа газар бас 100% байх хэрэгтэй байдаг. За жишээлбэл одоо яг ажил дээр бол яг ажлаа яг 100% хийдэг. Хамгийн энэ дээр цагийн менежмент л аягүй чухал. Маш олон хүмүүс болохоор байгаа газараа байхгүйгээр байгаад байдаг. За гэртээ үр хүүхдүүдтэй байгаа мөртлөө утсаа оролдох ч гэдэг юм те. Утсаараа илүү үзээд биеийн байгаад байгаа мөртлөө сэтгэл зүрхнээрээ өөр газар байдаг ч юм уу. Тийм үед бол энэ их амжилтгүй болдог мультитаскер байдал. Тэгэхээр байгаа газар аяг 100% байж чадхал юм бол энэ мультитаскер зүйл маш сайн амжилттай хэрэгждэг. Бага газараа байсан шиг бай гэж шүү. Тэгээ бас ер нь бол эмэгтэй хүн өөрийгөө ерөөсөө нийгмээс ер нь тасалж болохгүй. Ер нь хүн чинь амьдралынхаа туршид сурж боловсрох хэрэгтэй байдаг. Тэгээд би болохоор миний бас өөртөө тавьдаг нэг философи, миний амьдралын философи бол энэ олон одоо нэтворкингд маш сайн орж суралцах хэрэгтэй гэж ойлгодог. За одоо BNI ч гэдэг юм уу, GCI ч гэдэг юм уу, тэр байгууллагуудад бол би ерөөсөө энэ амьдралдаа хязгаарч уулзахгүй хүмүүстэй бол уулздаг. За найзууд одоо эмэгтэй хүмүүс бол дандаа найзартайгаа уулздаг тийм. Тэгэхээр найзуудтайгаа яг насаараа уулзаад сүүлдээ бараг дансанд нь хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нөхөртөөгөө хэдэн удаа салсан нийлсэн хүртэл мэддэг болсон байдаг. Тэгээ би энэ төрлийн уулзалтыг өөрөө нэг тийм цаашаадаггүй юрдөөсөө биш. Тэгэхээр би сайн найзтайгаа бол тийм их хойрхон уулзаад идэг хүн юрдөөсөө биш. Зовх үед нөрлөггүй, жаргах үед нөрлөгтэй очдог тийм төрлийн хүн. Харин тэрний оронд найз охинтой кофе шопод кофе уугаа суухдаас илүү би илүү шинэ хүмүүстэй уулзах илүү чухал сонирхолтой. Тэгээ ер нь хүний амьдралд хүн л хүнтэй их хичээл заадаг. Тэгэхээр хүнтэй их уулзж ээж, хүнтэй их танилцж ээж, өөрийн бас одоо хүрээллийг хэлж ээж их олон мэдээлэл авдаг гэж өөрөө ойлгодог. Тэгээ өөрөө цэгцтэй олон мэдээлж өөрөө мэдлэг болдог шүү дээ. Тэгэхээр ер нь бол өөрөөсөө нас 20-оор дүүч байж болно, 20-оор их жахч байж болно. Энэ болгон дандаа шинэ мэдээлэл авч яадаг болохоор би ер нь бол уулзалтуудаа ч гэсэн байн уулздаг хүмүүстэй нэг их уулзаад байдаг. Сайн нөгөө одоо байгаа газараа байсан шиг байгаад те яг 100% тэр урдах ажиллаа хийн гэж гарч ирж байгаа шүү дээ те. Тэгэхээр тэнд чинь бас нөгөө нэг хүнд шууд тийм болцдоггүй юм байна л да. За яг би олон ажлыг зэрэг амжуулах гэдэг мэдээж бас нэг чухал гэж сонгосон ажлууд нь л байгаа шүү дээ те. Тэгэхээр яг одоо ингээд тухайн цаг мөчтэй яг өөрийнхөө ажлыг ингээд урдах ажиллаа яг 100% хийхин тулд хүн өөрөө ямар байх хэвээр. Яаж тэрийг одоо үр дүнтэй бүтээлтэй гаргах вэ? Ер нь бол ямар ч зүйлд ер нь бол ач холбогдол өндөр өгдөг байх хэрэгтэй гэж би боддتي. Тэр ажилдаа. Тий, юмд нэг ач холбогдол өгдөггүй хүмүүс байдэн шүү дээ. За жишээлбэл нэг dress code заагаад ирлээ. Тэгсэн яг өөрийнхөө хүрээл ирдэг те. За нэг юм зарлчлаа. Тэрийг нэг үл тоосон яг л өөрийнхөө боод ирдэг. Тиймэрхүү яг нөхцөл байдал би нэг тийм дуртай биш. Тэг би яг хийж байгаа юм аягүй өндөр ач холбогдол өгдөг. Хийж байгаа хоолтой, тавлж байгаа хоолндоо засаж байгаа ширээндээ нэг гэртээ нэг хуурсан бол тэр хүндээ ч гэсэн маш өндөр ач холбогдол өгдөг. Тэгэхээр юмд ер нь ач холбогдол өгөө сурчих юм бол байгаа газараа 100% байх үнэхээр боломж байх. За өнөөдөр жишээлбэл одоо энэ ток шоуд орё гэж бодож байгаа л бол энд ач холбогдол өгөө цагтаа яриад за энэ нэвтрүүлгийн талаар өндөрсө сайн судлаад үзээд ингээд ирэх юм бол би эндээ яг 100% байх боломжтой. Тэгэхээр юмыг нэг жоохон халтурдаж хийдэг, юмыг нэг ингээд нэг аргалцдаг хүмүүст бол байгаа газараа 100% байхад бол жоохон хүндрэлтэй. Тэгэхээр хийж байгаа бүх зүйлийнхээ детальд ингээд ач холбогдол өгöd ирэхээр энэ бол аюу амархан болдог. Тэгээд хоёрдугаарт нь мэдээ цагийн менежмент. Цагаар энийг зохицуулахгүй бол 100% байх бас боломжтой байхгүй. Цагаа өгвөл за би энэ хугацаанд энийг хийж дуусгана л гэдэг юм гарч ирж байна шүү дээ. За сургууль хоёлаа оюутнуудын талаар түрүү ярьсан шүү дээ.
Тэгэхээр одоо нэг үе хоорондын ялгаа, заа гэдэг юм бас нэг гарч ирээд байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр одоо тэгтээ бид нар чинь бүгдээрээ л нэг л нийгэмд л амьдарч байгаа хүмүүс шүү дээ, тий. Би чамайг ойлгохгүй л хаалга хаагаад байж болохгүй, тий. Тэгэхээр ер нь энэ үе хоорондын энэ залгааг одоо илүү ингээ бага байлгахын тулд ер нь ямар байх хэрэгтэй юм болов? Ерөөсөл за магадгүй энийг ажил олгогч талаас нэг ярилцаад үзвэл тий. Ажил олгогч талаас бол яг бид нар одоо илүү одоо зэт үйтэй ажиллаж байна шүү дээ. Жин зэт нэртэй айгүй их ажиллаж байгаа. За яг ажил олгогч хүний хувьд ингээ хараад жин зэт гэдэг хамгийн том сул тал юу гэхээр утсаар ярих травматай. Тэг. Утсаар ярих маш дурггүй. Яг тэгвэл нөгөө бидний миллениум үеийнхэн бол утсаар ярих дуртай. Илүү одоо амархан ойлголцсон тий. Илүү эсвэл найз нь залгах чийч гэдэг юм тий. Жин зэгийн хувьд нөгөө нэг тайпинг хийдэг буюу бичдэг зүйл нь маш олон болсон. Мессенжер байна уу, одоо тэр платформуд байна, Instagram, DM, PM-үүд байна уу, private message-үүд байна уу, бичдэг зүйлүүд нь WeChat ч байна уу, Viber ч байна уу. Бичдэг зүйлүүд нь маш их болоод ирэхээр Gen-Z-ийн хувьд бол яг ажил олгогч хүний зүгээс харахад утсаар ярих бол дурггүй. Gen-Z хүнийг утсанд хариулдаг одоо яг position дээр тавих юм бол энэ л нэг амжилтлахгүй. Гэх жишээний юмнууд одоо бидэрт ялгаанууд байдаг. Гэтэл бид нар нөгөө гэрийн суурь утсаар бүр шүнжин зогсоод утсаар ярьж исэн ч үе байдаг. Тэгээ бид нар бол ер нь бол утсаар ер нь илүү яригдхаа хүмүүс. Gen-Z бол хамгийн наазахын жишээ бол илүү тайпинг хийх дуртай. Бичих дуртай. Янз бүрийн чөлөө зөвшөөрлийг ч ихсэн утсаар яриад бол ер нь бол аавна гэж бол аахгүй илүү мессежээр л илүү авдаг. Тэгэхээр үе хоорондын ялгаа мэдээж их байгаа. Бид ч гэсэн өөрсдийн аав ээжтэй ялгаатай байдаг шүү дээ, тий. Яг тийм болохоор энийг зохицуулах нэг зүйл нь бол бид нар нэгэнтэй л нэг он цаг хугацаанд одоо оршиж байгаа болохоор хин хинээ хөлөө зөвшөөрөх хэрэгтэй болж байна. Тийм болохоор энийг зохицуулах ганцхан арга нь нэг асуудал. Үеэс онцлогийг мэдэх. За жишээлбэл би Gen-Z-г судалж үзээд за Gen-Z бол өөрийнх нь орон зай талдах юм бол маш дургүй байд юм байна. За утсаар ярих травматай байд юм байна ч гэдэг юм те. За эморл гэдэг шинэ юм үг гараад ирсэн. Тэгээ эморл гэдэг зүйлбэр ингээ орших ёстой гэдээ ойлгосон хүмүүс байд юм байна гэж мэдж байгаа болохоор одоо эморсон үед нь ч гэдэг юм уу. Яасан үед нь ч гэдэг тэрийг бол аягүй сайн одоо ойлгох. Одоо ажил олгогч хүний зүгээс одоо ойлгох ч гэдэг юм уу. Эсвэл арай зөөр ойлгох ч гэдэг юм уу. Тэр чиглэл рүү орж байгаа байхгүй. Тэгэхээр бас би ажил олгогч хүний хувьд ч гэсэн бас хэлтгийн Gen-Z-нэрт бид нар ингээд нэг цаг дор оршиж байгаа юм чинь тайд ч гэсэн бидний ус судлах хэрэгтэй. Тэгэхээр бид нар ганцхан өөртөө ойлгуулах гад байх биш. Нэг нэгнийгээ одоо судалж ижил бид ажил аягүй сайн явна гэдэг л их хэлдэг. Одоо өшөө альфа үе гэдэг ингээд дараагийн үе гараад ирж байна тийм. Тэр үе чинь бүр өшөө өөр болоод ирж байгаа. Тэгээ Gen-Z болвол бас нэг том онцлог нь бол хүнд төвгөдөх дургу. За дээрэс нь none of my business буюу энэ надад хамаагүй гэсэн хандлага бол илүү байдаг. Миллениум үеийнхэнд бол нөгөө илүү одоо халуунд дулаан ур амьсгал хүүгээ чи энийг өмсчүүл гоё юм шүү. Одоо гэрт бол ээж баг бүгдийг зохицуулаад хувцлах хооллох ч гэдэг юм өмнөөс нь бүгдийг шийддэг. Бидний үе бол жоохон тэр зүгийн илүү санаад тавьсан илүү хамаарал бүхий тийм үе. Бас дээрэс нь бусдыг сонсдог тэр төрлийн хүмүүс. Gen-Z-ийнхэн бол яг өөрийн өөртөө зөв гэдэг ойлголт бол байдаг. Тийм. Тэгэхээр энэ олон үеуд нэг доор оршил байгаа бол бидний энийг асуудлах хэрэгтэй. Хаяа ээж автайгаа харьцаад хүртэл хэцүү байдаг шүү дээ. Ер нь бол тийм ээ. Тэгээд бас хаяа ээжтэйгээ ч бас ойлголцохгүй юу бас гардаг. Гэхдээ бид бол нэг ойлгох хэрэгтэй. Ээж аамаа ч бас бидрийг ойлгох хэрэгтэй л гэж боддог доо. Тэр нөгөө нэг цаг үед амьдарч байгаа юм чинь гэдэг бас айгүй гол чухал санагдлаа л та тий. Бид нар нэг цаг үе нэг нийгэмд амьдарч байгаа тий. Өө чи өөр би өөр гэж бурууд чи харж гарч энэ нийгмийн чинь ажил төрөл бүх юм яаж явах вэ? Тэр тусмаа би бидэд баг хайрлцад оролцохгүй юм шүү. Тий. Gen-Z одоо бидний үе болол одоо биднээс ахмад хүмүүдийн хэлсэнд бол итгэдэг. Багшийн хэлсэнд 100% итгэдэг хүмүүс бол байсан. Gen-Z бол ямар ч доктор, профессор юу ч хэлсэн бэ trust but check буюу итгэдэгтэй шалга гэдэг өрөөтэй ус байдаг. Юу ч ярьсан заавал одоо интернет орчин руу ороод энэ ярьсан яг үнэн байна уу? Дабл чек хийдэг, тэг шалгадаг. Яг энэ факт нь үнэн юм уу ч гэдэг юм уу нэг тиймэрхүү маш их тийм нягт хүмүүс байгаа. Gen-Z бол.
А гэтэл бид нар бол өө манайнаас тэгсэн штэ тэгээ хэлсэн штэ гэдэг аль хэзээ бүр найзхаа хүнд хүртэл итгэцэн явж идэг ийм л үе. Манай тэр бол хотлоо хэлнэ гэж л байхгүй ч гэдэг үү те. А гэтэл жинзи бол арай өөр. Юун дээр одоо сая ингэж гаргаж ирж байгаа штэ. Сая яриан дээр нь ингэж бодогдлоо л доо. Би сайн нэг сулаа уншиж байсан байхгүй юу? Нэг боловсралтай холбоотой. Тэгээ тэрэн дээр болохоор тэр аливаа улс орны ард иргэдийнх нь боловсрал хэдий ч өндөр байх тусмаа эерэг ба сөрөг ойлголтыг ингэ зэрэгцүүлж ингэж хүлээж авах чадвар өндөр байдаг гинэ. Тэгэхээр за одоо жишээлбэл ер нь сэтгэл зүйн ойлголтоор ч гэсэн хүнийг сайн муу гэхээсээ илүүтэй тий энэ хүний ялгаатай тал тий ижил тал гэж үздэг шүү дээ. Яг тэр шиг боловсрал яг хүнд одоо нөгөө альваа хүлээж авахд тий саяны одоо итэг тэгээ шалга гэдэгтэй бас ингэ шууд ингэ очиж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг оюутнууд маань тэгвэл одоо гадагшаа гарлаа тий одоо роялийн оюутнууд ингээд олон улсаас суралцгаар ингээ явлаа гэж бодоход тий тэр чадварыг ер нь ямар одоо чиглэлээр ч юм уу тий ямар одоо хичээлээр ч юм уу тийм юмыг өгж байгаа вэ? За ер нь гэхдээ хүний боловсрал нэмэгдээд ирэхээр мэдлэг нэмэгдээд ирэхээр юу үүсдэг вэ гэхээр бид нар дата анализ хийж чаддаг болчихно. Сошиал орчинд битсэн болгонд итгээд шуураа тулшаад байгаа хүмүүс бол дата анализ хийх одоо чадамжтай байна гэсэн. Хүн илүү боловсроод ирэх тусмаа за энэ ийм байх ёсгүй дээ гэдэг ч юм уу те мэдээлэлтэй болоод тэгэхээр за энэ арайч ийм үнэтэй биш дээ ч гэдэг юм уу те янз бүрийн байдлаар шалгадаг болчихдог. Тэгэхээр энэ мэдээлэл худлаа юу үнэн юу гэдгийг бол ямар нэг байдлаар өөрөө олоод мэдэх чадамжтай болчихдог. Тэгэхээр нөгөө миний яриад байгаа боловсрал аюул чухлаа гэдэг байгаа чинь дата анализ бол боловсралтай хүн бол маш сайн хийгээд эхэлдэг. Тэгэхээр их сургуульд бол их сургуульд яг 4 жилдээ хүүхд яг оюутан яг юу сурдаг вэ гэхлээр тэд нар маш сайн төлөвшөд гарч ирдэг. Төлөвшөд юг сурах уу, юг сурахгүй ах уу, юун дээр биетгэдэг ах уу гэдгийг маш сайн ойлгож гарч ирдэг. Тэгээд 4 жилдээ бол тэр хүмүүс ер нь бол дата аналист бол хийгээд юм сурчдаг. За мэдээж мэрэгжлийн дата аналист бол арай өөр асуудал ах. Гэтэ энэ одоо ерөнхий мэдлэгийн дата аналистыг бол ер нь бол боловсралтай өмсөл аягүй сайн хийдэг гэж боддог. Суурь нь өгдөгчдөг. Ер нь бол ер нь ямар нэг юмд чинь баримжаа байгаа шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл Холливуд ч гэдэг юм Америкт маш олон одоо хандлт авах гэсэн сайтууд байдаг. Одоо юу гэдэг чинь тэр үхчээж гэдэг юм уу энэ Холливуд яваад ингээд машины асалд орж игээд зөвхөн одоо сайт руугаа хандлт авах гэсэн орлогууд маш их байдаг. Тийм одоо фейк аккаунт сайтууд маш ихээр байдаг. Жишээлбэл дата аналист хийгээ сураад ирэхээр тиймэрхүү юм дээр клик хийгээд дарахгүй байх ч юм уу тий. За энэ хандлт авах чинь гэдэг. Яг энтэй адилхан иймэрхүү зайлыг бол Монголд маш их хэрэгэлдэг. Янз бүрийн байдлаар худлаа сэдв өгч, янз бүрийн байдлаар хүмүүсийг одоо хандлт авах гэсэн орлогууд зөндөө гарч ирдэг. Тэгээ энэ дээр ямар хүмүүс нь илүү хандаад, ямар хүмүүс нь илүү шуураад амралтаад байдаг вэ гэхээр боловсролоор нэг хүмүүс нь л тэгдэг. Тэгээ ер нь бол өөр амжилттай явж байгаа завгүй байгаа хүн бусдыг муулаад, бусдыг шүмжлэж явцад байхгүй шүү дээ. Тэгэхээр боловсрол их олон зүйлийг ер нь харц цагааны гаргаж өгдөг. Шүүн тунгаалгаж ихтэй. Шүүн тунгаалгаж ихтэй. Сэлэнгээ чинь анх яг боловсрлоо орохдоо лицей дунд сургуулаас нэгсэн. Үгүй би яг нөгөө нэг санхүү эдийн засгийн сургуулийн багшаас эхэлсэн үү. Гэхдээ яг ерхий боловсрол сургуультаас ажиллаж байсан тийм. Тэгээд нэлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа одоо ахаад Роял ерөнхий боловсролын сургуультай олон улсын дунд сургууль гэж гаргаж ирж байгаа шүү дээ тий. Тэгэхээр хэсэг хугацаанд завсарлаад одоо ахаад ингэж нөгөө баг дунд сургуулиар орж байгаа шалтгаан нь юу вэ? За шалтгаан нь мэдээж би түрүү хэлсэн би яг энэ салбарынхаа докторийн зэрэг хамгаалсан үний хувьд бол бидний яг суур боловсрол хүнд хамгийн чухал байдаг. Хүн ер нь бол энэ амьдралынхаа дууршныг за 24-өөс 28 жил суралцдаг. 24-өөс 28 жил ер нь дунджаар л суралцж байдаг. Тэгээд их сургуульд амжилттай суралцахгүй байгаа, гараад мэргэжлэрээ амжилттай ажиллахгүй байгаа. Тэгээд энэ болгон суур боловсролтой бүр маш их хамааралтай байдаг. Тэгээд бүр өөр өмнөхөр нэг үлгэр жишээ суур боловсролд яг юу хэрэгтэй гэдгийг тэрийг бас гаргая, бэлдээ, сорж үзье гэж бодоод энэ жил бол шинээр дунд сургууль байгуулсан. Баг дунд боловсрол гээд ахлах сургуульч гээд ингээ бүгдээрээ манад байгаа болохоор
бид бол эмнэлгийн туршлага бас нэлээд ихтэй. За судалгаач бас нэлээд ихтэй. Тийм болохоор би суур боловсролыг бүр утгаар нь нэг хийж үзхийг бол зорж байгаа. Тийм болохоор за дээрэс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн батламж сертификат бүхий боловсрал авъя гэхээр маш их өндөр үн төлж байгаа. Одоо 72 саяас 34 сая ч гэдэг юм уу. За ер нь бол яг тэрийг авахын тулд нэг ойролцоогоор 20 сая төгрөг 72 сая төгрөг хүртэлх одоо төлбөрийг төлж байна. Тэгэхээр би аль бол энэ үнийг буулгах тий ижилхэн диплом одоо батламжийг арай хямд өнөр авах боломжийг бий болгохыг л хүсэж байгаа. Тийм болохоор бас Royal дунд сургууль бол нээсэн. За тэгээд ер нь бол нөгөө нэг яагаад тэгвэл хүүхэд чинь энэ гадны боловсрал, гадны гэрчлэлийг авах хэрэгтэй юм бэ гэдгийг бол би бас богинохон тайлбарлаад хэлье гэж бодож байна. Яагаад энэ цөм хөтөлбөрөөр сурч болохгүй юм бэ гэж бас олон хүмүүс бодож ээж бас магадгүй. Тэгэх юм бол энэ одоо дэлхий дээр чинь хэдхэн л хөтөлбөр байна шүү дээ. Ер нь Cambridge, IB, AP ч гэдэм үү те. За Cambridge бол илүү англи зүгийн хөтөлбөр байна. За AP гэвэл илүү одоо англиар унган ярьдаг улс орнуудын хөтөлбөр байна те. IB гэхлээр одоо илүү англи хэл хоёр дахь хэл болсон улсуудын хөтөлбөр байна те. Гэхдээ эдгээр гурван IB, AP, Cambridge гэдэг энэ хөтөлбөрүүд бол одоо нэгдсэн үндэсний байгууллагад бүртгэлтэй байгаа 195 улсад өөрсдөө хүлээн зөвшөөрөгдсөн байгаа байхгүй. Гэтэл манай цөм хөтөлбөр маань болохоор чинь зөвхөн Монголд л хүлээн зөвшөөрөгдөж байна. Манай эсэлтийн ерөнхий шалгалтын оноо бол зөвхөн Монгол их сургуулиудад орох одоо босго оноо нь болж байна. Гэтэл одоо IGCSI, A-level, AS-level гэдэг энэ батламжуудыг авах юм бол энэ өөр одоо дэлхийн хүссэн сургуультай эсэлтийн ерөнхий шалгалт хэлэх гэсэн үг, ер нь оноо л гэсэн үг. Тийм болохоор бидний хүүхдүүд бас дэлхийн одоо иргэдтэй хөл нийлүүл алхаасаа гэдэг үүднээсээ бид бас Кембрижийн тийм дунд сургуулийг бол байгуулж байгаа. За мэдээж та бүхэн сонссон бах Кембриж гэдэг үг Монгол танил болоод бас нэлээд олон жил болцсон. Гэхдээ энэ дэр ганцхан л ялгаа гарч байгаа нь юу вэ гэвэл энэ Кембриж гэдэг сургууль одоо хөтөлбөр маань юугаар онцлог давуу тал байдаг вэ гэвэл үр дүн л гарч идэг. Кембрижийг хэрэгжүүлж болно тухайн сургуулийн хүүхдүүд хэдэн одоо Ivy League сургуулиудад болоод дэлхийн топ 100-д орчив, хэдэн Harvard-д орчив, хэдэн хүссэн сургуультай орчив гэдэг л үр дүн гарах хэрэгтэй байдаг. Бусдаар бол Кембрижийг авахд бол ердөөс хэцүү биш. Ямар ч сургууль энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж боломжтой. Гэхдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэгдүгээр маш сайн хүний нөөц авах хэрэгтэй. Кембрижийн сертификат бүхий хүний нөөц авах хэрэгтэй. Хоёрт нь бол лаборатори гэж авах хэрэгтэй. Тэгэхээр яагаад лабораториуд чухал байдаг вэ гэхээр Кембриж нь өөрөө сайенс төрлийн 6 хичээл. За ер нь сайенс төрлийн хичээлүүдийг илүү түлхүү одоо өндөр ачаалтаар үзүүлдэг л гэсэн үг байхгүй юу? Ер нь бол одоо мат, физик, хим, биологи, газар зүй гэд эдгээр хичээлүүдийг болвол маш өндөр ачаалттай үздэг л гэсэн үг ер нь. Тэгэхээр бидний хүүхдүүд дэлхийн иргэн болоод хүүхдүүдтэй нэг гараанаас өрсөлдөе гэж бодох юм бол яалтчгүй Cambridge, IB, AP гэдэг сертификатуудыг авахаас урш одоо энэ хөтөлбөрөөр сурч одоо тэр сертификатуудыг авахаас өөр замгүй болж байгаа байхгүй юу? За би Монголынхаа цөм хөтөлбөрийг муу гэж бол хэлж байгаа юм биш. Гэхдээ хүлээн зөвшөөрөгдөлтийн хувьд бол эдгээр гурван хөтөлбөр илүү хүлээн зөвшөөрөгдөж байна гэсэн үг. Тэгэхээр Royal дунд сургуулийг одоо төгссөн те эсэлтийн ерөнхий шалгалтаа ингээ оноогоор бол би дэлхийн одоо айлч одоо те Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг улсууд руу гэсэн үг шүү дээ те. Тэрнгээрээ их сургууль хэлсэх боломжтой болж байна гэсэн үг тэр хүүхдүүд. Яг өнөө их сургууль хэлсэх боломжтой болж байна. TOEFL IELTS оноо шаардахгүйгээр бас их сургуульд хэлсэх ер нь боломжтой болно. Тэгэхээр чи бүр энэ бол аюу том боломж юм байна. Маш том боломж. Тэгээд за Монголд нөгөө нэг олон сургуулиуд хэрэгжүүлээд байгаа. Гэхдээ энэ яагаад үр дүн гарахгүй байгаа юм бэ гэхээр багшлах хүний нөөц нь ахгүй, лаборатори нь стандарт шаардлага хангахгүй байгаад бол байгаа. Ер нь бол тэгэхээр энэ өөрөө матны хүртэл Кембрижийн мат, цөмийн мат гэж тусдаа орох хэрэгтэй байдаг. Гэтэл одоо Кембрижийн мат заах багш нь яг тухайн матыг зааж байгаа үгүй гэдэг нь эргэлзээ асуултын тэнд өрчөж байгаа байхгүй. Ер нь бол тийм болохоор Кембрижийн сургуулийг байгуулъя гэх юм бол багшаа өмнө сайн бэлдэх хэрэгтэй. Дээрээс нь лабораториудаа сайн бэлдэх хэрэгтэй. Ер нь бол тэгээ маш их практик, маш их одоо
онол татлага хоёрыг ингэж хослуулж иж энэ Кембрижийн мэдээллийг авдаг баг. Тэгэхээр ер нь одоо ингээд за одоо бол ингээд сургуулаа бол нэг ч гисэн байгаа юу те? Нэг ч гисэн байгаа. Тэгэхээр одоо яг нэг хүртэл ер нь тэр багш баазаа бэлдэхтэй тэр хугацаа ер нь хэдий байсан бэ? Яг манайх яг зориултын барилга бариад бол яг 2 жил болжээ. Тэгээ барилга бариад тоногдлоо, товчуулаад за тэгээд одоо яг Кембрижийн стандарт хангуулад Кембрижээс нь хүмүүс нь шинжээчд нь ирээд сертификатаа олгоод дараа нь харин багш нараа бол бас бэлтгэсэн байх хэрэгтэй байдаг. Кембрижийн одоо шинжээчд ирэхэд. Тэгэхээр бид бол багш нараа бэлдээд Кембрижийн одоо тухайн хичээлийг заах сертификатыг авч өгөөд тэгэхээр ойролцоогоор 1.5-аас 2 жил ер нь бол шаардлагатай. Тэгжээж бол энэ хөтөлбөрийг бол хэрэгжүүлэх нь зүйтэй байдаг. Гэтэл маш олон сургуулиуд харамсалтай нь оюутнаа авах, сурагчаа авахдаа багшаа бас цуг зар тавиад аваад байгаа нь аюу харамсалтай. Яг гэвэл сурагч ирэхэд бол багш лекцийн бэлгэлцэн байх хэрэгтэй хөтөлбөр багхгүй юу. Тэгэхээр бас тэгээд байгаа нь жоохон харамсалтай харагдчихэв. Гэхдээ ер нь аливаа юмны ихтгэл оролдлого гэдэг чинь 50% шүү дээ. Тэгэхээр би бас оролцож байгаа, эхэлж байгаа тэр сургуулиуд ч гэсэн бас баярлж байгаа. Тэгэхээр илүүтэй ингээл эргүүлээд манай одоо үр хүүхдийн хүүхдүүдийн тэр бүхэл бүтэн 12 жил ингээд хад илүү одоо олон улсад одоо хүлээн зөвшөөрөх боломжтой болно гэдэг тэр үүд хаалгыг нээж өгч байгаа гэдэг нь гой санагдаж байна. Яг үн тэгээд дараагийн зүйл бол өссөн их сургуульд Ivy League сургуулиуд ч юм уу оролцоход одоо ороход бас нэг том шалгуур гэдэг нь волонтер буюу одоо сайн дурын ажил. За сайн дурын ажил хийлгэхийн тулд хүүхдүүдэд ер нь эмпати гэдэг зүйлийг маш сайн суулгасан байна. Тэр нь дандаа хүний өмнөөс өөрийгөө тавьж үзэх те одоо бусдын өмнөөс өөр нь би энэ оронд байсан бол яах вэ гэдэг бодлыг бол аягүй сайн суулгаж өгөх хэрэгтэй хүүхдүүдэд. Тэгээ өөрийнх нь хүсэл мөрөөдлөөр өөрийнх нь хүслээр тэр сайн дурын ажлыг бол хийлгдэг байх хэрэгтэй. Тэгэхээр энэ сайн дурын ажлын энэ програм ч гэсэн манай сургуульд багтсан байгаа. Яагадгүй л эцэстээ IGCSE өгөөд, checkpoint өгөөд, энэ AIDS level өгөөд энэ сад төгсөн хүмүүсийн эцсийн мөрөөдөл нь бол тэтгэлэг авах. Өнгөө суралцах энэ болцсон байдаг. Тэгээ энд суралцахад хамгийн төхөөлөх зүйл бол волонтерийн ажил, сертификатууд, ямар олон нийтийн ажилд оролцож исэн, сайн дурын ажил, одоо charity ажлууд, буйны ямар ажлуудад оролцож исэн те өөрөө санаачлаад хийсэн юмнууд юу байгаа ингээд маш олон зүйл одоо өөрөөс нь хийгддэг болохоор эдгээр зүйлийг бол 1-ээс 12 дугаар ангид бол сайн цуглуулсан байх хэрэгтэй. Гэтэ энийг одоо цуглуулсан байх хэрэгтэй гэж цуглуулад байдаг бол зүйл биш. Миний нөгөө яриад байдаг empathy гэдэг зүйлийг өөрт нь суулгаад өглөө өөрөө ирэхгүй энэ хийгээд оролцмоо одоо өөрт байгаа илүү зүйлээ нэг боломжгүй хөвгттэй авчид өгөөч гэдэг юм уу те. Эсвэл өөрөө ажил хийж олсон мөнгөө волонтераараа одоо өөрөө сайн дурын байгууллагад хандуулдаг ч юм уу. Энэ сэтгэхүйг суулгаж өгөх нь өөрөө одоо энэ дунд сургуулийн үүрэг болчиход байгаа байхгүй. Энэ тэгэхээр за сайн дурын ажил дээр жишээ авахаар ер нь хэдвгээр ангиас нь эхэлнэ гэсэн үг үү? Би ч ерөөсөө сайн дурын ажлыг бол яг хөтөлбөртөө бол 5 дугаар ангиас. 5 дугаар ангиас. Тэгэхээр дунд ангиас. Тэгэхээр 5 хүртэл бол empathy гэдэг зүйлээ бол маш сайн суулгаж өгөх нь шүү дээ. Суулгаж өгөөд яг тэгвэл хүүхд болгон л гэртээ хаана боосна одоо хамгийн нандин эрдэнэ бидний одоо гар дээрээ бөмбөрүүлээд өссөн байдаг. Сургуулийн тоглолт болоход эцэг их болгонд өөрөх нь хүүхдэл хамгийн хөөрхөн харагдаад байдаг. Өөрөх нь хүүхдэл хамгийн мундаг харагдаад байдаг. Тэгтээ адилхан хүүхд яг өөрийгөө л хамгийн шилдэг нь, өөрийгөө л хамгийн хайрлагдах хэвээр нь, өөрийгөө л гэж бодож бол ирдэг. Анх нэгдүгээр ангид ирэхдээ. Гэхдээ нийгэмшээд ирэхдээ, сургуульд сураад ирэхдээ тэр empathy гэдэг зүйлийг бол олж авдаг байх нь шүү дээ. Өө би чи их илүү боломжн дээр байгаа юм байна. Ээж аав минь бас надад их илүү боломж олгож байгаа юм байна. Надаас кондишн буюу нөхцөл байдал нь муу хүүхдүүд байдсан юм шиг гэдэг юм уу. Эдгээр зүйлүүдийг олж мэдэх тэр сэтгэл дотор бол бий болдог байх нь шүү дээ. Ер нь бол тийм хүнийг хайрлаад өө би чинь хүн тусалж бас болдго юм байна. Би л зөвхөн тус авах ёсгүй юм байна гэдгийг бол ер нь бол эхний одоо баг сургуульд бол аюу сайлсан байх хэрэгтэй. Тэгэхээр эцэг эхүүд бол дийлийнх нь дэндүү одоо академик тал руу нь хөгжүүлэх гэж яарад байдаг. Тийм мэдлэг олохгүй. Тийм хичээлийн бус цагаар нь илүү академик одоо юу гэдэг чинь математикийн гүнзгийрүүлсэн сургалтч байдаг юу ч байдаг тийм. Би болвол тэр одоо хичээлс гадуурх тэр хөгжүүлэх хөтөлбөрийг бол академик биш байгаасаа гэж хүсдэг. Тэр илүү хувь хүний одоо өөрийн дотор хөгжүүлсэн байгаасаа гэж боддог. Тийм ч утгаараа одоо миний шинэ нээсэн сургуульд бол одоо керамик урлаг гэж байгаа. За керамик урлагийн одоо
дуулан байгаа. За тэрэн дээр яг гэвэл керамик урлаг хийснээр хүн маш ихээр төвлөрлөлийг бий болгож чаддаг. Жоохол анхаарал өөр тийшээ төвлөрөхөд тухайн буруу хазгаа мөрөч юм болж эхэлдэг. Тэгэхээр төвлөрөл маш сайн олж авдаг. За туйлзуур сэлэм байгаа. Туйлзуур сэлэм өөрөө баруун зүүн тархийг маш сайн хөгжүүлдэг. Нарийнхаа сэлэмний үзүүрээр ингэж тулалдаг тулааны спорт шүү дээ. Хэдийгээр энэ тулааны спорт юм шиг боловч маш их мэдрэмж олгодог. Мэдрэмжийг бол туйлд нүртэл олгодог тим спорт. Тэгэхээр манад хөгжүүлэх хөтөлбөрт нь туйлзуур сэлэм байгаа. За мэдээж нэг AI хөгжиж байгаа, IT хөгжиж байгаа нэрэн үед бол код бичих гэдэг, мадгийн наазахын IT-ийн мэдлэг бол хүнд маш их шаардлагатай шүү дээ. Тэгэхээр тэр талаасаа байгаа. За мөн дараа нь манай хөгжүүлэх хөтөлбөрт бас бүжгийн спорт байгаа. Сая дэлхийн авраг болоод ирсэн Royal Dance манай бүжгийн спортыг бол цаана. Тэгэхээр бүжиг өөрөө яадаг вэ гэхлээр маш ихээр гооцоо мэдрэмж өгдөг. За дээрэс нь энэ өөрөө биеийн хөдөлгөөн маш чухал. Одоо хэрвээ харах юм бол орчин үеийнхүүд маш их тархалттай болж эхэлж байгаа. Бид нар өөрсдөө нэг ерөөсөн анзаардаг. Манайх аюу хөрхөн бундар байгаа зүгээ тэрийг улам илүү ингээд хөрдөөд ёстой нэг унган махтай хөрхөн гэдэг. Гэтэл энэ хэрвээ ингээд өсөх насандаа ингээд өргөлжилчих юм бол энэ өөртөө ихтгэлгүй байдлыг аваад ирдэг. Тэгэхээр бид бол нөгөө хичээлээс гадуур хөтөлбөр хөгжүүлэх хөтөлбөртөө илүү биеийн хөдөлгөөний илүү урсан тэр зүйлийг бол obesity буюу энэ тархалт гэдэг зүйл чинь эрүүл биш зүйл болчиход байгаа байхгүй тийм. Тэгэхээр маш олон эцэг их бол өөрсдийнхөө хүүхдийг бол унган мах хөөрхөн байна, бундуур байна гэж бодоод байдаг. Гэхдээ энэ бол эцэстээ бол өвчөө авчрах зүйл. Тэгэхээр ер нь бол хөгжүүлэх хөтөлбөртөө тэрийг бас маш их бодолцож бол оруулсан байгаа. Энэ нь болохоор яг Кембрижийн хөтөлбөрт угаасаа байдаг заагдсан заалтууд уу эсвэл нэг илүү энэ зүйлүүд байх хэрэгтэй гэж сэлэнгээ өөрөө бас нэг илүү бүтээлчээр хандсан зүйл үү энэ Кембрижийн стандартд бол заавал нэх ёстой гэсэн юм ерөөсөй байхгүй. Энэ ерөөсөл манай байгууллагын 30 жилийн туршлагаар үндэслэгдээд гарсан л зүйл гэж бол байх хэрэгтэй байна гэдэг зүйл. Ийм байвал илүү зүгээр юм байна. Маш олон сургуулиуд илүү нөгөө математикийн гүнзгийрүүлсэн, биологид нь гүнзгийрүүлдэг ч юм уу. Дараа нь мэрэгчлэлд нь гүнзгийрүүлэх гэж их оролддог. Гэхдээ бид нар чинь хүн хэмжин 7 хоногийн 4-6 цаг сайенс төрлийн хичээлүүдийг үзээд ирэхээр залах нь энэ чинь ядран тий тарих бас нэг энд чинь потенциал capacity буюу багтаа хэмжээний зүйл байгаа тий. Тийм болохоор бид нар тэрийг сэргээх, стрессээс гаргах, эсвэргээрээ нэг юу стрессийг бий болгох ажлууд их сайн хийж явах хэрэгтэй. Тэгэхээр юу стресс гэдэг нь өөрөө эрэг стресс шүү дээ тий. Тэгэхээр бид нар ч фитнес явал хамаг бие булгаруулаад өвдүүлээд идэг эн чинь өөртөө гаргаж байгаа юу стресс гэхгүй. Тэгэхээр тэр юу стрессийг бол аягүй сайн гаргах төрлийн юмнууд бол бид тавьж өгсөн байна. Энд чинь болохоор ерөөсөө ингээд нэг 30 гаруй жил ирсэн энэ нэг би болгосон те энэ суур энэ дата анализ энэ туршлага дээр ингээд гаргаж ирж байгаа зүйл байгаа даа шүү дээ. 2024 онд Монгол улсын барилгын салбарт нийтдээ 3.3 их найт төгрөг эргэлзсэн байдаг. Үүний нэг хэсэг нь Castle Town-ы бүтээн байгуулалт юм аа. Надад бас аюу сайхан санагдаж байна л да. Яг ингээд 10 гаруй жил ингээд явцсан сэлэнгийн өөрийнх нь туршлага бол те. Тэгээ энэ дээр илүү бүр ингээд улам гүнзгийж орж байгаа л харагдаж байна. Улам бүр ингээд асуудал хаана байна те. Өшөө тэрийг нь олоол те. Тэрнээс нэг ажлын хүнд гээл те. Энд чинь бас тийм амар зүйл бол биш шүү дээ те. Тэгэхэд хамгийн хэцүү, дунд сурвал хамгийн хэцүү. Яг л би төрүүлсэн хүүхд толгой айлтай тухайн айлтай хаан шиг боос шиг байгаа. Нөгөө хүүхд нь сэтгэл дундуур ороод ирэл хүн болгон тавгүй болохтай адилхан хамгийн хил амтай хамгийн их комплайн бүдүү гомдол гардаг салбар бол угаасаа баг сургууль гэдэг. Тэгээд энэ сургууль энэ салбар руу би ерөөсөө айж ичих зүйлгүйгээр орж байгаа эргэлтэлцэлгүйгээр орсоор ч ирсэн. Миний 17 дахь жил болж байна яг энэ салбарт ажиллаад. Тийм болохоор ямар юунууд асуудлууд гардггүй гэдгийг би өөрөө аюул сайн мэдж байгаа болохоор энэ асуудлуудыг бас шийдэлтэй нь илүү энэ салбарт орж ирсэн болов уу гэж бодож байгаа. Тэг мэдээж дараагийн асуудал бол хоол байдаг. Маш олон хүмүүс хоолносоо хордлоо, бүр ангиараа хордчихлоо гэсэн асуудлууд байдаг. Тэгэхээр бид хоолн дээр бас илүү их анхаарч хоол зүйчтэй, nutritionist буюу
шимт хичээлийн одоо мэдээлэл өгдөг байдлаар шийдэх гэж их оролдож байгаа. Тэгээд шинэ нээсэн сургууль манаас хоолн дээрээс илүү анхаарч байгаа. Шинжлэх ухаан төгөл талаас нь те хоёлооч одоо нэгэнт ярьсан чинь яриа дуусгах хэрэгтэй болоо те за хоолны талаас тэгээ бас тэр нөгөө нэг хүүхдийг амраах, тархийг амраах тэр юунууд нас надад гоё л санагдаж байна. Тэгээ дээр тэр чинь болохоор одоо эцэг эхчүүд нэг сургууль төлбөр төлж явуулдаг. Дээрэс нь тэр сургалтыг авах дахин нэг төлбөр төлөхгүйгээр те тэр төлбөр дотор нь одоо бүх юмуд нь багтчихна гэсэн үг шүү дээ те. Тэгээд одоо тэгвэл шинжлэх ухаан талаас нь түрүү лаборатори байгаа гэдгсэн шүү дээ. Тэгэхээр ямар хүүхдүүдэд одоо нэг шинжлэх ухаанд дурлуулах тийм юмуд хийгдсэн байна. За ерөөсө бидний үед чинь бол яг үндэ бид тест бор зүрхээрээ л сураад гараад ирсэн. Би амьдралдаа химийн лабораторид орж үзээгүй, биологийн лабораторид орж үзээгүй, физикийн лабораторид орж туршилт би хийж үзээгүй, бүгдийн онлайн байдлаар сурж ирсэн. Тэмдэж эдгэр хичээлүүд тийм дуртай биш байж төгссөн. Гэтэл одоо зүгээр наазахын жишээ нь за бөмбөлөг үүсгий хэдүүлээ. Одоо энэ ус газтай ус чинь яг яаж үүсээд байгаа юм гэдгийг одоо бүр бага наснаас нь шинжлэх ухаанч байдлаар туршилтыг өөрөөр нь хийлгээд ингээд ирэхээр сайенс төрлийн хичээл өөрөө ирэхгүй дурлаад ирт юм лээ. Тэгэхээр энэ хичээлтэнд дурлуулах, мэрэгчлэлтэнд дурлуулах, өөрийн одоо ирээдүйн мэрэгжлийн нэрт толуулах, тэ карьер төлөвлөлтийг хийлгэх. Эдгээр бүх зүйлүүд нь бол энэ Cambridge-ийн одоо хөтөлбөрт өөрөө багтсан байдаг. Тийм болохоор миний анхны одоо ярианаас ахуулаад ярьж байгаа зүйл бол хөтөлбөр багш хоёр бол амар чухлаа гэдэг байгаа нь энэ багхгүй юу. Тийм болохоор хичээл дурлуулах тэр үйл явц бол сургууль дурлуулах үйл явц бол баг сургуульд бол бий боллоо. Тэгэхээр баг сургуульд бол бий болгоод тэгээд яг нөгөө хүнд хичээлүүд болох сайенс төрлийн хичээлүүд үзээд ирэхэд аль хэзээ дурлаад эхэлсэн байна. Аль хэзээ дараагийн туршилтаа хийхийг хүсээд аль хэзээ одоо дараагийн хичээлээ хүлээдэг болсон байх ёстой. Сайхан санагдаж шээс маш сайхан сонсогдож байна. Тэгээ дараа нь асуумаар байгаа зүйл нь юу вэ гэхээр энэ бол одоо ингээд маш олон ажлуудыг зэрэг амжуулж байгаа тийм. Тэгэл нүг тэд нар чинь бүгдээрээ л асуудалтай зүйлүүд бас байгаа. Тэгэхээр өөрөө яг стрессийг яаж одоо менеж хийж ирж байна. Ямар гоё ноу хав бай. Ер нь л стресс их үүснэ те. Тэгэхээр стресс би ч бас маш их стресстэй, дөрөв хүүхдийн стресс, одоо гэр авч явах, байгууллага авч явах бүгдээрээ стресс. Гэтэ энэ яг стресс баланслж ижил яг хүн яг ажиглаа мэдрэн шүү дээ. Байнга ажиглалтай гэдэг үйл ажиглалтай ш мэдрэхгүй. Тэгэхээр би маш их стресстэй үед бол илүү юм жоо ганцаараа байдаг. Тэгээ ганцаараа байхдаа яг зүгээр бол суудаггүй. Яадаг вэ гэхээр би бас нэг номноос уншиж ирсэн. Их стресстэй үедээ одоо гарын уртлын үеүүд их ажилласан зүйлүүдийг хийх юм бол ингээд одоо юм мэдэх юм уу те одоо сакс тоглоно гэдэг чинь хүртэл энэ уртлын үеүүд маш ихээр ингээд одоо буглах те энэ хэсгээр ингээд ажиллаж байгаа. Иймэрхүү юмнууд хийхээр маш хурдан стресс гардаг гэж болол би уншиж ирсэн. Тэгээ би их стресстэйгээр болол илүү одоо хүмүүс бол алхахаараас стресс гардаг гэдэг чинь. Тэгэхээр бас хөлийн үе одоо доотлын үед маш их ажиллаад явж шин тэ. Тэгэхээр тэгдэг. Зарим хүмүүс унтаж стресс их тайлт юм лээ. Тий. Зүгээр хөнлөө нөмрөл юу ч бодохгүй унтчихдаг гэж ярьдаг. Гэтэ энэ бас хүн болгоны өөр хин л арга барил л та. Гэхдээ би бол унтаж чаддаггүй стресстэй ч гэрээ. Баг бодогдоод бодлоод тий. Тэгэхээр ер нь бол нэг үе орсон ажлуудаа хийхийг хичээдэг. За ямар ажил хийж вэ? Жишээлбэл одоо гоё хоол хийх ч хүртэл маш их одоо үе орно тий. Дээрэс нь гоё юм загтал өвчих, за янз бүрийн одоо чимэглэл хийх ч гэдэг юм те, хувц унраа чимэглэх ч гэдэг юм уу. За би бас нэг тийм ер нь нэг тийм хобби надад байгаа. Нэг интерьерийн нэг тиймэрхүү хоббинууд ер нь бол надад их байгаа. Ширээ засах ч гэдэг юм уу те. За нэг селфитэгнүүд өөрөө ойдог ч гэдэг юм уу. Нэг тиймэрхүү хобби. Тэгэхээр би стресстэй үедээ илүү тийм төрлийн ажлуудаа их хийгээд эхэлдэг. Үе орсон ажил гэдээ би хэлсэн. Хүмүүс ямар сандаа зарим караокед орж дуулж чарлаж те. Тэр чинь бас ингээд яг одоо холооны үеуд одоо маш их ямар ч гэсэн тэнд дотор байгаа юмыг гаргаж штэ. Тий, орж байгаа л гэсэн. Тэгэхээр ер нь бол ийм чимэглүүр их ажил хийх юм байна. Ингээ караоке ордог уу? Хаяа орно шүү. Караокед ямар дуудуулах хүмүүс ч ороод тэд тэгэл хэлдэг шүү 5. За яг бүр тэр цээжилтлээ бол орж үзээгөө. Ямар дуудуулах ер нь за энэ дуулна гэвэл. Тий, яг нөгөө нэг надаа миний нөгөө нэг яг эд залуу үе маань дандаа яг гадаад өнгөрсөн. Би яг гадаад 7 жил амьдэрсэн. Тэгэхээр караокед орохоор илүү англид дуулах гэдэг. Тэгээд англи ямар дуудуулах вэ? Англи ер нь яг миний үеийнхний одоо Westlife, Spice Girls, Backstreet Boys гэх юм уу тэр үеийн одоо
Джеймс Блант ч гэдэг үү те. Тиймэрхүү дуунууд их болдог. Тэгээд нөгөө найз нартайгаа орохоор илүү монгол дуунууд дуулдаг. Тэгээд Монгол ямар дуу дуулж байна? Манай нөхөр их ардын дуу, цохиолын дуу айгүйх сонсдог. Виктория яг дууны тайп бол тис өөр. Гэхдээ нөгөө нэг газар байгаа болохоор их уусцсан. Нэг мэдхэд миний сонсож байгаа дуу манай хүн сонсцсон. Учрлын сонсож байгаа дуу би сонсцсон явж ирэх талантал байдаг. Тэгээд өглөөд ер нь нэг цохиолын дуугаар сэрдэг те манайхаа. Тэгэхээр цохиолын дуусыг сонсчдаг. Ер нь бол өг нь бол өөрийн сонирхол бол биш. Цохиолын дуу гоё гэдэм а ялангуяа ингээл нэг хөдөө гараал те. Манай яг хөдөө зам руу ингээл ороод ирэхээр ямар ч тийм нөгөө нэг хурдан ритмтэй дуу гэхээс үлээ сайхан ингээл сэтгэл тэнэглэсэн сонсосгаар. Яа, эсвэл нөгөө нэг энерж авах гэдэг шиг. Тэр сэрдэн шүү дээ. Яг би яг тэрийг бол яг хажууд байгаа хүнээс бол мэдрээд байдаг. Гэхдээ яг тэр хүний мэдэрч байгааг бол мэдрэхгүй ах шиг байлаа. Гэхдээ монгол хүн болгоод л одоо энерж авахлан бол байгаа гэдэг байгаа шүү дээ. Байгаа. Байгаа. Огшоод идэг болцсон илээ. Яг наадмын нээлтмэлтэн дээр ч гэсэн ингээл гоё юм огшдог болцсон л. Нулимс ойрхон болсон байна. Би овсын 100 жилиг үзээгүй л дээ сая телевизээр гарсан чинь нүдэн нулимс зилгэж. Гэтэ үнэхээр гоё Монгол өв соёл гэдэг бол тэр дуу хөгжим ингээл цохилтын ингээ сонсгоор бүр өөрөө ирэхгүй огш маань мэдэрч төрж байгаа байхгүй тий. Би яг нэг Монгол соёлын гоёыг бас их олон мэдэрчээсэн. Тэгээд хүүхдүүдэд ч гэсэн энийг аюулсаа өвлөж өгөх юм бодтыг. Одоо юу гэдэг чинь дээл уцаа гоё зөв тэгш өмсөх тий. За манай улс ч өөрөө гоё хоолтой, гоё түүхтэй, хувцастай гэд. Гэтэл одоо ингээд англи хүмүүсийн хувьд ямар ч хувцасгүй шүү дээ. Гоё. Яг үндэсний хувцас чи юу вэ? Костюм бичэкл өмсөд хүрээд ирдэг шүү дээ. Олон улсын оюутнуудтай. Тий, костюм бичэкч одоо яг хаанаас гарч ирсэн байхгүй шүү дээ. Тэгээд яг таны үндэсний хаалт чи юу вэ гэд асуухаар хэлж чаддгүй улсууд зөндөө байдаг. Яг үндэсний хувцасгүй ч улсууд байдаг. За үндэсний баяр наадам багтааж улсууд байдаг. За энэ баяр наадмыг үгүйсгдэг, цагаан сарыг үгүйсгдэг маш олон хүмүүсийн эсрэг байдаг. Яг л энэ бидрийг одоо үндэсний дархлаагаа тэрл өдрүүдээр олж авдаг. Эцэг ихтэйгээ танилцах, хамаатан садантайгаа танилцах, гэр оронд нь очих, зайлчлах, ямар ч урилгагүйгээр очино гэдэг чинь тэрл үе байдаг. Тэгээд би тэрийг бол энэ хоёр баярыг бол би айгу гараа өргөд дэмждэг баяруудын нэг ач холбогдлын өндөр өгдөг. Хүүхдүүдтэй ч ихсэн ач холбогдлын их ярьдаг. Яагаад 3 өдөр 4 өдөр ингээд олон өдөр бууз идэх ёстой юм бэ гэж бас их урлаж ярьдаг тохиол байдаг, тайлбарладаг. Тийм болохоор бас соёл гэдэг бол ерөөсөө дархлаа. Ер нь бол Сэлэнгээтэй одоо ингээл өөр зөндөө олон гол яриад л байвал маш гоё ингээл сэдвүүд ингээл гарч ирээл байгаа байхгүй тий. Ер нь бол ярилцлага нэлээд дуусах тишээг бол хандж байна. Тэгээд ер нь бол одоо Сэлэнгээгийн бас сошиал дагагчч гэсэн аягуулсан анзаардаг болов гэж бодож байна. Маш юм одоо нэг эмэгтэйчүүдийг дэмжих гэдгийг өөрийн биеэр аяга үлгэрлэж харуулдаг гэж би хардаг байхгүй юу. Тэгэхээр одоо эмэгтэйчүүд нэгнээ ингээд дэмжих нь зөвхөн одоо нэг хувь хүнд өгж байгаас гадна ер нь нийгэмдээ бас ямар өөрчлөлтийг авч ирнэ гэж ер нь итгэдэг хардаг бай. Ер нь нөгөө нэг дэлхийн нийтийн чиг хандлага нь өөрөө өрсөлдөөн ерөөсөө биш болсон. Өөрөө нэг дэмжижээж бас ингэж амжилтанд хүрнэ гэдэг бие биш бид гэсэн ер нь ойлгодоор ер нь дэлхийн нийт ер нь бий болж байгаа. Тэгээд өрсөлдөөн бий баг болоод ирэхээр ер нь бол дэмжлэг гэдэг зүйлийг бий болоод ирж байгаа. Тийм учраас тиймдээч одоо нэгдсэн үндэсний байгууллага ч гэсэн Women Support Women гэдэг хөтөлбөрийг гаргаж байт юм уу те. Одоо байгууллагууд илүү одоо сонгуулиуд ч байт юм уу. Тийм чиг хандлага руу орж байгаа. Тэгэхээр би өөрөө Women Support Women буюу дэмжлэг гэдэг зүйлд бол аягүй дуртай. За ижил төрлийн бизнесүүд ч гэсэн одоо өрсөлдөхөөсөө илүү цуг алхах бол илүү амжилттай байдаг болцсон. Тэгээ энэний бас үлгэр жишээ нь одоо нэг Business Networking International дээр бол гардыг шүү дээ, тийм. Бүр өшөө ижил төрлийн бизнесүүд хамтдаа бараг нэг багаар ажиллаад тийм. Хизээч хамтрах боломжгүй юм шиг байталтай яг ингээд систем юм ингээ ойлгомж олгод бид нар чинь бие биенээ customer share хийх боломжтой юм биш үү гэдэг юмнууд тийм боломж бол байгаа гэдгийг бас олон улсын байгууллагууд ч гэсэн маш ихээр хардаг. Тийм болохоор одоо ч гэсэн би нөгөө нэг ижил төстэй бизнес явуулж байгаа. Одоо Монголын хэмжээнд бол 60 дэхтэй сургуулаа тэднийхээ үйл ажиллагааг ч гэсэн боломжоор дэмжих гэсэн бодол байдаг.
одоо эдгээр нэг устчаасаа байхгүй болоосаа татан буугдаасаа энэ л ярилчвал миний өрсөлдөгч ярилах гэдэг ойлголт бол миний дотор ерөөсөө байдаг. Тэгэхээр энэ зах зээлдээ л ялгарч чадахгүй, энэ зах зээлдээ л амьдарч чадахгүй бол гадагшаа гарна гэж бол ер нь бол байхгүй шүү дээ. Тийм болохоор ер нь бол өрсөлдөөнөөс илүү хамт алах тэр чиг хандлага дэлхийн нийт орсон байгаа гэдэг би маш сайн мэдэж байгаа. Юуны дэмжлэгийн хувьд болохоор ер нь бол айгүй олон хүмүүс ингээл анзаараад ингээл байгаа. Тэгээд тэрнээс одоо жишээлбэл миний хувьд ч гэсэн сэлэнгээхээ тэр чанар ингээ харахаар айгүй бахармаар хүндэлмээр санагддаг байхгүй. Тэгээд яг надтай ажиллан өөр ч гэсэн зөндөө олон бас хүмүүс байгаа. Тэгээд айгүй гоё тийм үлгэр дуурайллыг айгүй гоё тийм нэг эерэг зөв хандлагыг түгээж явдаг бас сэлэнгээтэй баярлаа гэж хэлмээр санагдлаа. Одоо энэ миний дараагийн асуух асуулт бол нэлээд тийм юу шүү. Заавал тийм нэг бодит ч юм уу, заавал логиктэй ч юм уу тийм зүйл ерөөсөө биш. Аюу тийм нээлттэйгээр хүлээж аваарай за. Оюутан байх та тий оюутан болж явах үедээ анх очиход мэдээч нэг англи хэлний бас нэг бэрхшээл ингээд тохиолдсон тий. Гэтэ ингээд үеийн одоо хүүхдүүд бол ингээд ижлэгэн сураалт тэтгэлэг энэ төр аваад тахаа шар хөдлөөд тий өөрөөгөө одоо маш их одоо чармааж хичээд зүтгэний үндсэн дээр одоо тэтгэлгийг авсан байгаа штэ тухайн үед тий. Тэгэхээр одоо ингээд яхад ахаад нэг ингээд бүр шар хөдлөөд тий. За би юу н яхаараа энийг чаддаггүй юм. Би энийг заавал хийнч гэдэг юм уу те. Тэр нь одоо хизээ биелгэж ямар тийм цаг хугацааны бас тийм зүйл байхгүй. Ер нь нэг тийм ямар нэг хүсэл ч юм уу мөрөөдөл байна вэ? Би яг шар хөдөлсөн гэхээсээ илүүтэйгээр манайх нэг хөгжлийн бэрхшээлтэй цэцэрлэгтэй. Тэгэхээр энэ дээр болохоор чинь сая би яг олон улс Солонгост ч бас очиж үзсэн. За Туркт ч байна те. Үнэхээр нэг улсаас нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бодлого явуулж байгаа бодлого тэрэнд авж байгаа арга хэмжээнүүд айгүй их тийм атаархмаар их санагдсан. Тэгээд яг манаас цэцэрлэгийн хувьд нэг далаад хөгжлийн бэрхшээлтэй одоо хүүхдүүд бол явдаг. Тэгэхээр тэрэн дээрээ бол нэг юм өөр төвшөнд авчих юмсан гэсэн хүсэл эрмэлзэл яг одоо хүртэл энэ дотор бол байгаа. Тэгээд энэний үлгэр жишээ нь бол яг Туркт хамгийн сүүлд бол байгуулагдсан. Тэгээд энэ аутизмтай ч гэдэг юм уу, ДЦП ч гэдэг юм уу, одоо Дауны синдромтой ч гэдэг юм. Энэ хүүхдүүдийн хамгийн гол зүйл нь нийгэмшүүлэх дараагийнх нь асаргаа байдаг. Тэгэхээр энийг нэг цогцоор нэг юм байгуулсан, төв байгуулах юмсан. Яг мэрэгчлэлтэн багш нарын гаднаас нь авчираад эцэг эхийн сурах юмсан гэсэн хүсэл мөрөөдөл миний энэ дотор бол одоо явж байгаа. Тэгээд одоо энэ нийгэмдээ бас үзүүлж чадах, нөлөөлж чадах том зүйл нь тэр юм болоо гэж бол харж байгаа. Тэгээд энэ сургуулийнхаа төслийг дуусчаад энэ рүүгээ бас ганцхан шандаа орно гэж бол бодож байгаа. Тэгээд оюутан байхдаа бол маш их зүйлд одоо хурцлагддаг байсан. Гэхдээ юуг ойлгосон бэ гэвэл хүнийг альва уналт босолт л юм маш ихээр хурцладаг. Ер нь босоо байгаа хүн ер нь бол нэг хурцлагддаг. Тэгэхээр ямар нэг байдлаар фейлдэх, ямар нэг байдлаар унсан тэр байдал хүнийг айгүй хэрвээ зөв босч ирж чадах юм бол бас сайн хурцлаад өвшөө илүү нэг comeback is real буюу одоо арай илүү өөрөөр буцаж ирдэг. Тийм болохоор би нэг Малайзд очиод өөрөө нэг хэлний шалгалтанд авч ирсэн. Гэтэл өөрийгөө би хэлэндээ маш сайн одоо дүүрэг нийслэлийн олимпиадад дуралтаанд тэргүүлсэн маш сайн гэж одоо хит одоо үнэлж явж ирсний гайгаа тэнд шууд харж ирсэн. Тэгээд хэрвээ тэнд одоо унсан бол яг өөрхөн тэр хийсвэр сэтгэлгээнд унаагүй байсан бол хийсвэр сэтгэлгээнд хөтлөгдөөд одоо нэг тийм амжилтаа сурахгүй ч байсан юм болов гэж боддог. Тэгэхээр ямар нэгэн уналт босолт юуч бэ? Энэ нь бол ингээд хувь төргөрөө заавал заях ёстой зүйл юм болов гэж бол би хүлээн зөвшөөрч авч үздэг. Тэгээд тухайн үед одоо хэлний шалгалтанд унсан минь бол айгүй том надад өгсөн одоо хурцлагдсан, мотивац өгсөн, шар хөдлөсөн зүйлээд байсан. Тэгээд хүн ч гэсэн ер нь бол тодорхой хэмжээний шартаа авах хэрэгтэй гэж би ойлгодог. Тэрнийг одоо ч шартаа ер нь бол тэгээд Туркт очиж ер нь манайх яагаад дутуу юм? Яагаад энэ Туркийн энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжиж байгаа дэмжлэг нь илүү байгаад байгаа юм? Юу нэлээд байгаа гэдэг зүйл айгүй шаардлагач байсан. Тэгэхээр туудахгүй Туркээс ч илүү гоё тийм төв байгуулна л гэж бодож байна. Маш сайхан санагдаж байна. Энэ бол одоо нөгөө бодол хүн нөгөө өөрийн дотор одоо чадахгүй зүйл хизээч өөрийнх нь толгойд ч юм уу тэг ингээд тэгдэ явдггүй гэнэ. Тэгэхээр бол
одоо нэгэнт ийм боловсролын салбарт аваад энэ бүх асуудлуудыг мэдж байгаа хүний хувьд бол илүү бас тэр шат бол ойрхон хажууд байгаа л гэж санагдаж байна. Харин тийм. Би тэ ер нь нэг хараа одод дээр хөлөө хөрсөн дээр гэж хэлэх дуртай. Хараагаа юм дээр? Одод дээр. Одод дээр хөлөө хөрсөн дээр амар гоё том мөрөөдөөд тэгтээ хийс үрсгээр сэтгэхгүй яг байгаа орчиндөө зогцоод хөлөө одоо хөрсөн дээр гэдэг утга маань тиймэрхүү нөхцөл байдалтайгаа эвлэрээд тэгээд ажиллах хэрэгтэй гэж ойлгодог. Тэгээд миний дотор их илтвсэн мөрөөдөл байгаа. Ухаад гаргуул цаадч их мөрөөдөв тийм хүн байгаа. Тэгээд их том юм мөрөөдлөө. Тэгвэл яг наадахтай ч холбоотой одоо манай нэвтрүүлэг нэг уламжлалт асуулт байгаа. Монголчууд бид нэр одоо тийм ямар өөртөө байгаа давуу талаа ашиглавал дэлхийд гарч ер нь чадна гэж боддог вэ? Бид нар бол ингэж боддог. Би нөө түрүү хэлжсэн монголчуудын потенциал өндөртэй 3 сая хүн амтай үжиж сая одоо сагсаар хүртэл дэлхийн мөнгө медаль авч байна. Тэгэхэд 3 сая хүн дундаас сонгогдоод гарч ирсэн 4 охин байгаа шүү дээ, тий. Тэгээ энэ яг юутай холбоотой гэхээр бидэнд бас потенциал маш өндөр байдаг, чадамж яг өндөр байдаг. Тэгээд Монгол дэлхийд гарах гол шалтгаан нь бол одоо уул уурхайгаа ухаас илүүтэй майнд гол яг гэдэг шиг нөгөө нэг оюун санаагаа л ухчиж дэлхийд гарнаа л гэж илүү боддог. Тэгээд бас хамгийн гоё мэдээ нь бидний одоо яг нөгөө залуу насжилтын хувьд бол бид нар залуу хүн ихтэй болсон. Тэгэхээр бид бол өөрсдийнхөө оюун санааг хөдөлтөж ер нь дэлхийд гарах болоо л гэж боддог доо. Тэгээд ер нь дэлхийд ч гэсэндээ манай Монголынхаа нэрийг өндөр дүргөөд гараа явж байгаа, ундаг ажил хийж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэг чимээг өхөн л одоо хийж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгээ уул уурхаанаас илүүтэй оюун санаагаа ухчлаад олборлож дэлхийд харна гэж боддог доо. Монгол оюуныг дэлхийд гарганаа л гэж хэлж штэ. Маш сайхан үгээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөө. Тэгээд бит хоёрын үзэж байгаа үзэгчдэд маш олон төрлийн ялангуяа боловсролын чиглэлчдэр те бас энэ боловсролын салбарт ажиллаж байгаа хавцдаа ямар ноу хавааг одоо ашиглаж байгаа. Тэгээд маш одоо гоё нээлттэй зүрх сэтгэлтэйгээр маш илэн далангүйгээр хуваалцсан сэлэнгээдээ маш их баярлаа. Маш гоё нэвтрүүлэгт одоо урьж авчирсанд баярлаа. Тэгээд асуултууд ч гэсэн бас их хурц юу илээ гэж бас бодогдохоор асуултууд бас их байлаа. Тэгээд яг 2 цаг гарныг бас ярилцаж өнгөрөөсөндөө баяртай байна. За баярлалаа. Ажлын амжилт хүсье сэлэнгээ те. Баярлалаа.